Хамтдаа сайн байна өнөөдөр бид нар ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэдэг сэдвээр ярина. Тэг яг энэ сэдвүүд би ингээд юм сурал яриануудыг хийх гэж байгаа. Янз бүрийн зочдтой. За тэгэхээр өнөөдөр би цацаагаа урьж оролцуулсан байгаа. Тэг өнөөдөр цацаа хөвтөл яг энэ сэдвээр ярина. Энэ сэдвээр маш олон хүмүүс нөө ярьдаг болчихж. Тэгээд хүн болгоны одоо түүх нь маш ондоо байдаг. Тэгэхээр яг тэр хүн болгоны түүхээс нь хуваалцъя. Өнөөдөр би цацаагаа урьсан юм аа. Цацаа өөрийгөө танилцуулж уу. За. Сайн байцгаана уу? Тэрэнд энэ өдрийн төргийа. За намайг Мөнх Цэцэрлэг гэдэг. Би одоо миний мэргэжил бол ерөнхийдөө утасны дизайнер, зохион бүтээгч мэргэжилтэй хүн байгаа. Тэгээд одоо нэг ингээд сүнсний сэрэлт гэдэг зүйлтэй одоо нүүр тулаад 8-9 сар болж байна гэх юм уу. Тэ. Тэгээд өөрөө үнэхээр ингэж төсөөлөшгүй тий бодож байгаагүй тийм энгийн хэрнээ тийм сонин содон ертөнц рүү ингээд орцсон явж байна. Тэгээд тэр талаараа ингээд өнөөдөр хуваалцах гэж байна. За ингээд айгүй олон хүмүүс нөгөө нэг яагаад ийм юм руу ингээд халтраад орно гэх юм уу, хэлбигээд орно гэх юм уу, тэр шалтгаан нь анх юу вэ? Бид нар ч ингээд зүгээр л ажиллаа хийгээл гэр орно ингээд явж байгаа шүү дээ. Өөр хүүхдээ анхаарал, нөхөр мөнгө анхаарал. Тэгсэн чинь яг юунаас болж орсон юм? Би ч одоо өмнө нь л ер нь нэг юм сүнсний сэрэлт гэж юу юм, ер нь сүнс гэхээр нэг хүмүүс чинь л нэг амар зүйл те сүнс хардаг мардаг гэх тиймэрхүү л яг л тийм л ойлголттой ер нь нэг юм айдастай л байдаг гэсэн болохоос ш энэ сүнсний сэрэлтийн талаар сонсч байгаагүй, судалж байгаагүй нэг тийм хүн байсан. Тэгээд ер нь бол би өөрөө яагаад энэ нэрөө орсон бэ гэдгийг ярих юм бол одоо эхлээд ер нь одоо нэг хэвээ энгийн амьдралаараа амьдрал өөрийнхөө мэржлэрээ ингээд ажиллаад ингээд хэвээ амьдарч агаад ингээд эргээд бодоход миний амьдрал ингээд энгийн явж агаад гинт огцом юм уналтанд ороод тий зүгээр энгийн сайхан явж ийснаа гинт бүх юм маань ингээд байхгүй болоод болохоо байгаад одоо нэг юмыг ингээд хийхсэн ч одоо дандаа бүтлгүүддэг ч юм тиймэрхүү юмуд аюул явагддаг байсан. Тэрийгээ би өөрөө анзаардагчгүй зүгээр л байх хэвээр амьдрал болдог зүйл би л бүтлгүүддэг л одоо юу юм бэ бүтлгүүтээд ингээд гарч чадахгүй байгаа юм байна. Тэрэндээ маш их стресстэй чинь ингэж гутардаг гэх юм уу тийм байсан. Тэгээд өөрийгөө ингээд айгүйх одоо юм сэтгэл готролтой одоо нэг дотооддоо тийм нэг юм сэтгэл зүйн юм цаамаа ихтэй ч гэх юм уу нэг одоо нэг энэ тэндээс сонссон тийм яриануудаар дүгнээл өөрийгөө тэгээ явдаг байсан. Тэгээл би чинь одоо нэг юугээр одоо 3 хүүхэд төрүүлсэн. Эхний 2 хүүхдээрээ бол ямар ч тийм асуудал төрснийхаа дараа одоо жирэмсэн ээжийн сэтгэл хямрал тийм юмд өртөж байгаагүй байдаг байхгүй. Тэгээ сүүлийнхаа хүүхдээр болохоор жирэмсэн байхаас ахгуулаад ерөнхийдөө бүр айгүй тийм уналттай сэтгэл зүйн юм хямралтай ингээл юм бүхэн болохгүй байгаа мэдрэмжийг төрүүлээд тийм таагүй мэдрэмжийг айгүйх авдаг байсан. Тэгвэл тэр маань ингээд гадаа одоо намайг ингээд гаднаас харж байгаа хүмүүс мэддэггүй дотоодд маань ингээд бүр маш их одоо нэг юм тавгүй мэдрэмжийг ингээд байнга өгдөг. Харсан болгон хүн болгоныхаа харахаараа гомдоол те хүн болгон харахаар нэг миний уурыг хүргээд байгаа ч юм шиг те намайг л ингээд байна гэдэг нэг юм би төвтэй болсон нэг тийм нэг юм юутай болсон. Тэгээд энэ тэнд очиод ингээд чив чимээгүй бүх газраас цухтаамаар тийм мэдрэмжинд орчихсон тийм байдаг байсан. Тэгээд төрснийхаа дараа хүртэл ингээд юу яагаад одоо нөхөр маань Япон яваад ингээд гадагшаа аваад намайг ингээд 3 хүүхэдтэй мэн гөвлөгээд ингээд амьдралынхаа төлөө ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр би 3 хүүхэдтэйгээ ингээд үлдсэн чинь бүр тэрэнд нэг дайран дээр давс гэдэг шиг тий улам нэг асуудал юм ингээд бүр хүн шатандаа орж эхэлж байгаа байхгүй юу. Тэр маань ингээд юусаа ингээд ил харагдаж байгаа хүмүүс бол юу ч мэддэхгүй. Миний л дотор л нэг юм байж чадсан тийм бэлгвэнсэн нэг юм тавгүй мэдрэмжийг бүр ингээд бүр тулталтай ингээд хоолойд тулцсан юм шиг мэдрэмжийг өгөөл яваад байдаг гэсэн. Тэгээл хин ингээд юм л бол хүн болгоноос өөрийгөө ингээд тусгаарламар мэдрэмж төрөөд тий. Тэгээд ингээд тэрийгээ хүнд ингээд хуваалцаж чадахгүй тийм таагүй байгаад байдаг гэсэн. Тэгээл хин нэгнээс тусламж авъя гэхээр л ингээд би тэр хүнээс тусламж авахыг хүсэхгүй гэд нөө тэр хүмүүстэй ингээ хамаг буруугаа өгөөд тий нэг тийм л байдалтай байгаад байдаг. Тэгээ за би өстой үнэхээр ганцаараа 3 хүүхдийг тийж юу ааж ингээд аваад явж чадахгүй юм байна гэх нөхрийнхөө хойноос ирсэн тий. Тэгээд би ингээд Японд ирээд одоо ингээ 2-3 дахь жил дээр ороод байж байгаа. Тэр хугацаанд би өстой ингээд жимсэн болохоос өмнө би мэргэжлэрээ ажиллаад ингээ хамт олонтой айгүй ингээ олонний дунд байх дуртай тийм байсан. Тэгээд жирэмсэн болоод төрөө тэрнээсээ хойш ингээд
ер нь ганцаараа байх нөхцөлүүд бий болоод эхэлж байгаа байхгүй юу. Ингээд нийгмийн харилцаанаасаа тасгаад тэгээд энэ Японд ирсэн чинь бүр тэр маань бүр 0 цэг төрнө гэдэг шиг бүр байхгүй болоод тий. Тэгээд дээрэс нь хилний бэрхшээлтэй байдаг байсан. Тэгэл юу яхаар хүмүүстэй л харилцмаар санагдаад энэ тэндээс ингээд найз цайгаал хинтээ уулзах уу яах уу гэл энэ хавийн ойр хавьд таньдаг одоо монгол хүн юу вэ танилцаж найзлах юмсан гэл бүр ингээд байж чадаа тий нөө нийгмийн харилцаа руу орчих гол тэгэл байдаг гэсэн тэр тэгэл хүмүүстэй танилцаал ямар нэгэн хүнтэй найзлах гэхээр л ингээд харилцаа маань ерөөсө болж өгдөг. Тэр хүнээс ямар нэгэн зүгээр л таагүй мэдрэмжийг аваад тэрэн дотроо би өөрөө шамжаал ингээд зовоод яваад байдаг гэсэн. Тэгээд би ерөөсө энэ би ер нь амар сэтгэл готрол энэ төрсний дараах хямрал гэдэг зүйлд маш их хүртсэн юм байна. Тэгээд сэтгэл зүйчийг хайж хэлсэн байхгүй. Тэгээд сэтгэл зүйч заа би одоо онлайнаар сэтгэл зүйчтэй холбогдохоор надад юм юу байдгийн болов юу байдгийн бол гэж бодоод онлайнаар хайж үзлээ. Ямар юмтай уулзах юм бол тэгээ би одоо нөгөө нэг бас сэтгэл зүйч ингээд судлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр ямар хүнтэй яах вэ гэл тэгээ хүмүүсийн санал болгосноо хүмүүсрүүд ингээд орж үзээл ингээр ерөөсөө нэг орё гэж бодогдгоо. Тэгж жаад нэг сэтгэл зүйч ингээд сэтгэл зүйн терапи гэдэг үйлчилгээ байдаг гээд. Уг нь би нөгөө нэг ховс эмчилгээнд орё гэж бодсон. Тэр маань ингээд бэлтгэр байдаг. Бэлтгэр заслаа тий. Тэрийг би ховсын юуг нь аягүй сонирхдаг байсан аахгүй. Тэгээд бэлтээр үзүүлсэн илүү үр дүнтэй юм шиг санагдангууд онлайн гэхээр нэг таатай санагдахгүй болох юм болчиход. Тэгээд сэтгэл зүйн терапи үйлчилгээ гэдэг үйлчилгээг нэг сэтгэл зүйчээс авч ирсэн. Тэгээд би тэр хүнтэй 6 удаагийн уулзалтын юм эмчилгээний тиймээр ороод ингээд хамгийн анхны тий хамгийн тулцсан тийм одоо сэтгэл зүйн бага насны тийм шархаа эмчилүүлж ирсэн. Тэгээд тэр аягүй их одоо намайг ингэж нээхэд тий одоо нэг хамгийн анхан шатны намайг ингэж чөлөөлөх үйлдэлийг маань хийж өгсөн. Тэрэнд би бас аягүй их талархдаг. Тэгээд тэрийг хийлгэсэн за бочлоо гэж бодсон боловч тэр ерөөсөө хамгийн ихний зүйл байсан болохоос ш ерөөсөө тийм юу байгаагүй. Одоо нөгөө өндөр үр дүнтэй гэх юм уу бүр нэг ингээ өргөс авсан юм шиг миний бүх зүйлийг ингээ шийдэж өгөөгүй л дээ. Тэгэл дахиад ирэл хайгуулбал. За энэ сэтгэл зүй одоо яагаад ингэж яах байгаа юм бол за дахиад тэр хүнтэйгээ уулзах юм уу гэсэн чинь уулзъя гэж юусе бодогдохгүй. Тэгээд яа дөө гэж бодож жаад хүнтэй ярьж ах хэрэгтэй гэм болов намайг сонсох хүн байх байгаа юм болов гэл. Тэгээд нөхөртөөгөө хүртэл нөхрийгөө ингэж ажиллаас нь ирээл ингээд надтай ярилцахгүй байх гэдэг юм байдлаар л нөхөртөөгөө хандаал нөхрийгөө хүртэл ингээд юу хаадаг байсан. Тэрийгээ би ингээд ил гаргаж байгаа ч баг гарахгүйгээр өөрөө зовхонч тийм их тиймэрхүү байгаа л гэдэгс. Тэгээд нэг санаандгүй бас нэг сэтгэл зүйчтэй зүгээр бичдэг ингээд ярилцдаг нэг сэтгэл зүйчтэй холбогдоод тэгээ би ингээд байна ийм байгаад байна гэд ярилцаад ингээд ингэсэн чинь таны ингээд яриаг ингээд сонсохоор ерөөсөө ийм сэтгэл зүйн готрал те ямар нэгэн сэтгэл зүйн эмгэг гэж би бол онцлохгүй гэдэг ч аахгүй. Тэгээд би тэгсэн чинь ямар сони ингээд ерөөсөө танд бол тийм яг сэтгэл готрал одоо нөө төрсний дараах хямрал бага хэмжээгээр байж болно үүсэхгүй байгаа. Гэхдээ таних бол тийм дээд зэгтээ хүрсэн тийм сэтгэл зүйн эмгэгийн төрлийн хүн биш ээ. Би бол таны тэгж хэлэхгүй. Та гэхдээ нэг юм гадуур ер нь юм сүнсний сэргэлт гэж нэг тийм яригадаад байгаа. Тэрийг нэг судлаад үзээч гэдэггүй. Гэхдээ тэрийг бол таныг би ороод ингээд бүр одоо хүмүүсийн тэр хүмүүс айгүй олон хүмүүс яриад ингээд явд юм бэлээ. Тэрийг би бол шууд хүмүүсээс ингээд яриад тэр хүмүүсийн ярианд автаж ингээд орхосоо илүү та өөрийнхөө мэддэг хэлээр өөрөө онлайнаар судлаад ингээд сонирхоод үзүүл яасан юм бэ гэдэг юм тийм надад санал тавихгүй. Тэгээд за гэд тэрийг би тэгээд нэг ерөнхийд нэг өнгөцгөн л нэг одоо ChatGPT-г ашиглаад тий. Тэгэл нэг мэддэг нэг хідэн би ч ер нь тиймэрхүү судлах юм да айгу тийм таархан гэх юм уу судалдаг тэр төрлийн хүн биш юм шиг байна. Тэгээ нэг тэгэл юу басан ерөнхийд нь тэгэл орхичихсан. Тэгээ байжсэн чинь манай ингээд Монгол байдаг найз маань сүнсний сэрэлт гэж ярихаасаа одоо яг сүнсний сэрэлт гэж надад ярихгүй нэг юм ингээд сүнсний тамталт хийдгээ хүний одоо ерөнхий ингээд сүнсний өгөгдлийг нь тандаад одоо яг ийм юм байдаг гэдэг. Надад гэхдээ их нарийн тийм мэдээлэл өгөхгүйгээр ийм юм байдаг юм байна. Найз нь тийм юмыг ингээд тандуулаад ингээд явсан чинь ийм юм байдаг юм байна. Гэхдээ чамайг чи өөрөө орох уу өөрөө шийдгээ намайг тэгсэн. Тэгээ надад айгүй тийм орчмоор санагдаа тий. Нэг тэгээд үзчмээр ч юм шиг тийм нэг дотор нөө майдсан сэтгэлээ нэг загтналсан тийм юм мэдрэмж өгөхөөр нь сонирхоол тэгэл явсан. Гэхдээ тэр дороо ороогүй. Тэгээ манай найз маань надад ингээд түрүү жилийн 1 сард л би ингээ ороод удаагүй байж байгаа. Тэгээд юу болох нь харж илээ чамд тэгээ найс нь хэлжээ гэлтэхгүй. За тийг ажиллаад тэгээ явжсан. Тэгээл 1 сараас хойш 4 сар боллоо. Чи юу болсон бэ гэсэн чинь найс нэг явж илээ. Гэхдээ яг нэг яасан юм байхгүй ингээ хэсэг гарсан юм шиг байгаа. Нэг таагүй санагдаад ингээд. Тэгээ гарчаад байжснаа буцаад орцоо ингээд энэ угаасаа буцаж орохгүй болохгүй айгүй чухал зүйл байна гэд надад тэггүй.
Тэгээ би найсан тэгвэл хандуул яа гэдэг яах вэ хүү гэдэг. Тэгсэн чинь тэгээд нөгөө цаг авъя гэдээ хандуулах гэдэг одооны багшаасаа ингээд цаг авах гээд ингээд явжсэн чинь ерөөсө цаг бүрддэггүй. Тэгээ цаг болдгоо. Нэг та цаг авсан байжснаа миний эндх ингээд ерөөсө цаг ерөөсө бүрддэггүй. Ерөөсө ингээд болдгоо. Тэгээд явж агаад гинт ингээд нөгөө нэг дотоод зөрчил маань бүр ингээд явагдаад байгаа шүү дээ. Бүр тэр дөнд чинь бүр хастаа нэрэ дэлбэрчмээр яг миний дотор бол ингээд эзгүй хээр тал руу ингээд цухтаага гав ганцаархна ингээд цухтмаар л санагдаж. Бүр хинч байхгүй газар руу явчмаар. Тэг ягаад ч тэгээд байгаагаа мэдгүй би ингээд хүүхдүүдээ хүртэл гэр бүлээ хүртэл орхио явчмаар санагдаад. Хин тэгэл нэг хааж хамаагүй газар би хашграмаар орилмоор тийм мэдрэмжил байгаад байсан. Тэгээд явж байгаа л би нэг ингээд Монгол явчаад ирмээр байна гэх хөрөөсөө. Тэгээд нэг боохгүй гэсэн манай нөхөр тэгээчтэй болно ш нь. Нэрээ юм уу? Бас нэг юм нөхрийг орхиод явчихвал яа тийм бол нэг бас нэг тийм айц байгаа даа байхгүй. Эцэн чинь манай хүн тэгээчтэй чи яваад ирээч тий. Явж болохгүй гэсэн юм байхгүй ш. Тэгээл даа гэд. Тэгээд шууд билет аваад нөгөө билет ингээд 8 сарын ингээд хүүхдүүдийнхаа зуны амралтыг тохируулж авахгүй хүүхдүүдээ нөгөө сургууль цэцэрлэгтээ үүдэн хариуцаад авч өгдөг болохоор явж болохгүй. Тэгээд 8 сарын билет авчаал хэвээр 2 сар 3 сар хүлээсэн. Тэгэл хүлээж байгаа Монгол яваад тэгэл би өстө жинхэнэ Монгол очиад нөгөө танталтаа хийлгэн гэдэг багштай уулзсан гэдэг. Тэгээд танталт хийлгэж би ингээд сүнсний өрөө орчихсан байхгүй одоо өнгөрсөн 8 сард гэсэн шүү дээ. Тэгэл би сүнсээ тандуулаад тэгээд энэ зам руу орсон. Одоо би ингээд нөгөө чи ингээд нэг айгу хэцүү байсан гэдэг айгу гоё яриад байгаа байхгүй. Тэгэл хэцүү байсан л таа тэгсэн чил тэгээд яг тэр хэцүү ах үе бол бас хэцүү шүү дээ. Тэгээд надад одоо ингээд зарим би чинь бас ингээд айгу юм олонтойгоо байх дуртай хүн айгу олонтойгоо байдаг байж чад гээд бүгдийг бүр ингээд ёо цаашаа жигээл цаашаа таанал би очихгүй би уулзахгүй гээд ингээд гүрийгээл тэгэл нэг 2 удаа уулзалт нь үгүйгээ хэлчихэл за одоо би ч 2 3 хэл за одоо нэг явъя да гэл тэгж мэдгэсэн. Тэгээд тэр нөө дотор чи мэдрэмж айгуу сайн ярьж ин л дээ. Дотроос ингээд нэг юм болохгүй байгаа юм шиг мэдрэмж чинь яг чиний ингээд нөгөө хэлсэн шиг яг тийм байдаг мөртлөө мэдрэмжээ нөгөө сайн ойлгож мэддгүй хүн чинь бүх юм төвхтэй санагдаад идэх тийм. Бүх юм төвхтэй, хүн харахаар төвхтэй, хүүхдүүд төвхтэй. Ёо зүгээр эндээс цайлаад өгөх юмсаа газарч зүгээр л баймаар гэдэг нэг юм. Тэгээ угаасаа л тиймээс. Тэгээд тэрийг яг нэг хүнд ингээд ярихаар хүмүүс угсаа ойлгохгүй шүү дээ. Гэхдээ чи одоо нөхөрч юм байна, сайхан хүүхдүүд байна. Одоо гэр бүл байна, идэх хоол байна, орон байр байна. Бити маяглаад ич. Юу дутсан гэж гээл. Ийм сайхан хань дутсан гэж гээл. Хэвээ жаргалд авахгүй юм сайнуд баа. Ингээд авах. Тэгэл нэг хүнд нэг хэлж үзээл. За арай нэг ойлгосонд нэг 2 3 хэлж үзээл. Тэгэл хүн чинь бас хүний зовлон дандаа сонсоод ийн гэж байхгүй шүү дээ. Тэгэл за одоо болиё доо гэл. Тэгэл дахиад л нөгөө ингээ ганцаартлуугаа дахиад унаал. Яа. Унаал тэрийгэ татаж гаргаж ирэх арга мэдгүй байгаа байхгүй тий. Юу болоод байгаа бол ч мэдгүй тий. Тэгэд би тэрийг ингээд одоо яг ингээд зургаад дүрслэхээр яг миний хувьд бол нэг ийм зураг байдаг байхгүй нэг юм яг амар уул муултаа тэгснэ хажууд нас далаатай. Тэгснэ тэр нь харахгүй шүн ингээд нэг юм ганц охид цаашаа хараад ганцаараа явж байгаа юм шиг. Яг тийм тэр үед бол яг л ийм байсан даа л гэж зургаар илэрхийлээл яг тийм надад санагддаг. Тэгээд цацаа маань ийм зүйлийг туулсан юм байжээ. Гэхдээ тэгээд дараа нь сүнсээ тандуулсан чи юу болсон? За тэгээд сүнсээ тандуулаад ингээд яасан чинь ерөнхийдөө миний одоо яг л дотоодод болоод байгаа зүйлийг ингээд амар багцлаад гэх юм уу те. Зүгээр л нэг би өөрийгөө ингээ илэрхийлээд гаргаж чадахгүй байгаа үнцгийг маань юм нэг айгүй тийм өөр үнцгөр өөр үг хэлээр гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээл гаргаал хэлээд өчгсөн. Тэгсэн чинь л бүр дотроос нэг сонио инээд ч хүрээд байгаа юм шиг те. Ямар тэнийг ингэж бодогдмоор ч юм шиг те. Юу гэсэн үг юм бэ энэ ч одоо энэ төр гэж бодогдмоор нэг тиймэрхүү мэдрэмжүүдийг аваад тэгээд энэ юусоо худлаа гэдэг үг бол орж ирэхгүй байгаа байхгүй юу. Яг л тэгээд байгаа штэ. Тэ. Тэгэл нэг юм одоо яг миний байгаад байгаа үг ингээд нэг юм одоо чиний ингээд доодис, дээдис гэдэг байдлаар хуваагаал тэ. Чи одоо ингээд доодис гэдэг зүйлийг тэгээд амар одоо доодис гэдэг чинь хүний одоо хамгийн доод хэмжээс боيو хүний доод зан чанар тэ доод бүтлүү. Баах сүрэг зан чанарууд л байна. Тий, тэдрийг л хэлж байгаа. Одоо энэ унаад өөрийгөө ингээд татаж авч чадахгүй тэр юм хэцүү байдалд оруулсан л тэр нэг юм байдал байгаа байхгүй юу. Тэрийг маань л ингээд доодис гэдэг байдлаар нэрлээд ингээд хэлээд өгсөн. Тэр нь ингээд гурван доодис гэдэг үгэнд л багцлагтаа л хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг би гэхдээ одоо яг тэрийгээ тим гэж хэлэх гэхээр
орж ирэхгүй л байна л да. Тэгээ яг л миний одоо жишээлбэл ингээд залхуу зам чанар те ингээд таагүй байдлыг мэдрээд байгаа энэ бүр нэг юм хоосон мэдрэмжийг маань бүр ингээд ямар ч нөгөө ус ямар ч алт эрдэнэс юу ч хийсэн нөгөө дүүрдгөө яраалгүй сав гэдэргээд байдлаар ингээд дүрслээд ингээд хэлээд өгч байгаа. Тэнгүүд нэрэл тэгдэг штеп. Би бүр юу ч авсан дүүрдгөө хоосон штеп. Ингээд ийм ханд цавдхаа мэддэггүй тийм амар хоосон. Тийм юутай нэг одоо миний нэг дотсма тийм байдаг. Тэгээ тэрийг ингээд хилээд надад тэгээд хилээд өнгүүд ингээд нөгөө амьдрал зураа гэдэг шиг те нөгөө хүн ингээд өвчин тусаад нэг юм эсвэл нэг өхийн өмнө нэг амьдрал зурс гэж явдаг гэл нэг яриад байдаг штэ тэрэн шиг ингээд дотор ингээд маш хурдтайгаар ингээд үзэгдээл өнгөрч байгаа. Тийм штэ ингээд тэг гэл ингээд амар ингээд минийхтэй тэгээд бүгд ингээд хэлсэн өгүүдийг ингээд сонсоол авахгүй яг л тэгдэг штэ ингээд тэнгүүд тэр үзүүлэлт гэрэл асч юм байл. Тэр зүйлийг сонсоход заяа ингээд хамгийн түрүүнд ингээд юу ачдаг. Одоо хамгийн одоо эхлээд би сая сэтгэл зүйчэд нэг хамгийн анхны шарах одоо дотоод травмага тайлуулаад ингээд нэг юм гоё анхны чөлөөлтийг авсан бол те энэ тандалтыг хийхэд бас дараагийн шатны нэг юм чөлөөлтийг авч байгаа юм. Ингээд ийм тамирах мэдрэмж те ийм сулрах ёо тийштэй намайг ингээд хин нэг мэдчихлээ штэ гэдэг нэг тийм мэдрэмжийг аваад намайг ингээд ойлгоод хилээд өчлөө штэ гэдэг тийм мэдрэмжийг авсан. Тэгэл би нөгөө нэг ингэдэж штэ хүмүүс ямар нэг өвчнөөр өвдсөн байжгаад нөгөө оншин тодорхой болохоор айгүй хэцүү байгаад идэг. Онштой олчгууд нэг амар баярлдаг шүү. За энэ чинь тэгвэл бас учиртай юм байна одоо. Тэг онштой төсөн үе шиг л болсон юм байна шүү. Онштой ядаж уух юм ч тодорхой тий. Эмчний хийлэг хэмжлэгийн тодорхой олчихно гэдэг шиг яг л тийм болж байгаа байхгүй. Яг тэгэл би ячаал одоо яах хэрэгтэй бол гэх нөгөө надаас төрүүлж авсан намайг дуудсан найз маань одоо чи хийтийг ингээ нөгөө надад төвлөр одоо өөр дээрээ төвлөрөх аргыг маань ингээд хамгийн ихний шатыг заагаад явчих жоох. Тэгээд би ч нөгөө нэг сар гэрээсээ Монгол очсон хүн чинь тэгэл аавын да байна, найзуудынхаараа байна. Тэр найзын да ихэвчлэн байж байгаа юм чинь. Ёо тэгэл би тэр найзын да ингээл 3 хоноход эхний 2 өдөр нь би бүр 2 найзынхаа үнэхээр унтуулаагүй. Нөгөө доктор болж исэн бүх тэр нэг дарамттай одоо нөгөө гаргамаар байсан зүйлээ одоо нэг 2 найзынхаа бүр хамаг төвчээрийг нь манай 2 найз бүр төвчээртэй сонссонд нь би бүр маш их өөртөө ч хурлаараа хэлж байгаа байхгүй юу. Тайвширсныханд намайг тайвширсны дараа хэлж байгаа. Яа чанга байсан шүү. За чиний яриаг сонсох 2 өдөр өдөр шөнө аваа ицсэн юм уу? Яа бүр би ч аваа ярьдаг гараа. Яаж яхад би ч амар гадагшлах ярьжээч нэг тайвширдаг төрлийн хүн юм шиг байна. Тэнгүүд нэг ярих хүн олдохгүй гот сонсох хүн гараад ирэнгүүд тэрийгээ бүр өстэй нэрэ. Цаг наргүй ингээд ярьсан байдаг аахгүй. Тэрийг өөрөө ч мэдлгүй ярьсан. Тэгээ манай 2 найз чинь аваад чинь бүр тэгж амар ингэж чөлөөлж өгсөн байгаа байхгүй. Амар тийм тайвширлыг авч байгаа байхгүй тэрнээс. Тэгээд би бүр дараа нэг 2 өдөр сонссны дараа нөгөөдгөө ингээд бүр ярьж бүгдийг дуусахгүй нөгөөдгөө дахиад давтаал ярингууд сүүлдээ манай найз 3 дахь өдөр одоо миний найз болно. Одоо наадхаа жоох өөрлөгөө ороод сонсоодхоо яагаад байгаагаа нэг ингээд тэгээд надад аргын заагаад өгж байгаа байхгүй сүүлдээ бүр за чи нэг жоохон бодтой жоохон ярихгүй яагаад тахтаа гэдэг бүр тийм байдал ортол хүртэл ингээд юу хацсан байхгүй. Одоо тийм байдал ортлоо ингээд доктороо ингээд буугалцсан гэх юм уу тийм мэдрэмжинд орчихсан юм. Тэгээд би анхны хичээлдээ суугаад тэг хичээлүүдээ сонсоод багш нарын яриаг сонсоод энэ зүйл юу болдог талаар ингээд сонсоод одоо аудио хичээлүүдээ сонсоод ингээд явж хахад бүр ингээд зүгээр л хичээл сонсож явахдаа л би ингээд уйлж исэн. Юу болоод байгаа юм бүү мэд те. Ингээд дотоод тэр маш том тайвшрал тайтгарл тэр тавирлыг ингээд авч исэн. Ингээд одоо миний сэтгэл зүрх одоо үгээр ямар нэг юмар одоо шоронд харагдсан юм шиг те. Эсвэл ингээд хүлээд баглаад ингээд нэг ингээд болонд аваачаа тавьсан нэг бол харанхуй хонгорт ингээд төгжчихсэн юм шиг. Тийм байсныг маань ингээд гэрэл асаадаг ч юм уу те. Нэг хүлээсийг маань нэг зангилаагийн нэг тайлж өгдөг ч юм уу. Ингээд олон ороодсон байсныг ингээд ганц хоёроор нь сулуулж өгдөг ч юм уу. Тэр мэдрэмжүүдийг ингээд авч байгаа юм. Тэгээд уйлал юу болоод байгаагаа зарим нь ойлгодог байсан. Зарим нь ингээд ойлгохгүйгээр л ингээд уйлал өөрийгөө хайрлна гэдэг анхны мэдрэмжийг хүртэл авч үзчихлээ. Хүн өөрийгөө хайрлна гэдэг чинь ямар сонир мэдрэмж гэдэг юм бэ? Ичмээр ч юм шиг те. Яа нэг тэнэг ямар тэнэг юм бэ гэж хэлмээр ч юм шиг. Тэгсэн юм амар гоё мэдрэмж тийм мэдрэмжийг хүртэл анх удаа авч үзсэн гэдэг байхгүй. Чисээ нөгөө нэг яллаа штэ өөрлөгөө төвлөрөхийг сурсан гэдэг. Өөрлөгөө төвлөрнө гэж яг юу гэсэн үг юм? Өөрлөгөө төвлөрнө одоо гэдэг нь одоо ботход те би яг одоо тэр яг ингэж асуултаас нь хариулж үзээгүй бодож үзээгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь юу вэ одоо ингэж бодохоор өөрлөгөө төвлөрнө гэдэг чинь зүгээр л
энэ юу болоод байгаа зүйлийг ингээд гадагшаа хин нэгэнд ярьж гадагшлуулъя гэхээсээ илүү одоо нэг хэсэг хугацаанд те ингээд чимээгүй орчинд ингээд болж өгвөл юм нартай гоё байгальдж байсан болно те. Тэгээ ингээд нар руу харж байгаа зүгээр л нүдэ ханаад зүгээр юм аниргүй мэдрэмжийг авч те тайвшрах хамгийн ихний асуудал байна. Зүгээр тайвшрах. Би ингэж болохгүй штэ, энэ дотор болохгүй байна. Би хин нэгэнд юм ярмаар байна, ингэмээр байна. Миний уур хүрээд байна, би бачимдаад байна. Ингээд бүх юм болохгүй байна гэж ингээд бүр ингээд өсчихээсээ илүү те. Зүгээр би нэг жоох хэсэг хугацаа тайвшраах юм. Тэр зүйлийг бодож исэн ч хамаагүй, бодож ивэл бодож ийн гэж бодоод те. За бодогдохгүй, эсвэл бодогдоод байвал тайван байлгаж чадахгүй бол за энэ бодол гэдэг зүйлийг жоохон чөлөөлье гэдэг юм зүйлийг надад за манай найз зааж гэж аахгүй. Бодолч орж ирээ чамайг тайван байлгахгүй зүгээр энэ бодоод байгаа бодлыг чөлөөлье гэж хэлчих. Тэгэхэд л чөлөөлөгдөж идгийг найзаа гэдэг ч аахгүй. Өө тэр үгийгч өстө нэрээ маш олон тавцж байгаа юм чи. Тэгээд би нарны өмнө ингээд тангад новшил давтаалгүй. Тэгээд би нар руу хараад ингээд үдэ анаас сууц. Тэгээд хэсэг ингээд бодол орж ирж байхад тэр нэг өгнүүдийг хилээл сууж байгаа тэр үзүүл байхгүй болчих юм билээ. Тэгэхэд ингээд зүгээр л юу ч бодогдохгүй те тэр нарны энэ туяаг мэдрээл ингээ халууныг мэдрээл ингээ суух маань ингээд өөрлөгөө орж байгаа. Хамгийн анхны те хамгийн их тайвширлыг авч байгаа. Хамгийн анхны л тэр мэдрэмж юм билээ л. Тэгэхээр нөгөө нэг одоо хүмүүс чинь амар стресстэй ингээл юм болгоно ингээл уурлаад бухимдаал тэ одоо тэр тэгсэнгүү нэг гисэнгүү гэдэг үед бол яг сэтгэл хөдлөл эд оволцоод ирэх үед жоох өөрийгөө за уурлаад дуусны дараа ч байсан яа тэ тайвширгал санагдсан үедээ л яг наад аргаж хэрэглүүл айгу гоё юм биш тэ. Харин тийм ер нь бол тийм нэг юм өрийгөө л нэг жоохон тайвшруулчмаар байгаа. Тийм тайван. Яг би ууралсан ч гэсэн тийм. Ууралсан ч гэсэн яа би гаргамаар байсан шүү дээ. Би үнэхээр гомдоод байсан шүү дээ гэж хэлж өөртөө хэлж хагаад нэг ингээд гүнзгий амьсгаад авчихад л хүн тайвширчдаг. Чи тэгээ сая нөгөө бас ярьлаа шүү дээ. Өөрийгөө хайрлах анхны мэдрэмжийг авлаа. Тэр ямар байсан? Зүгээр л одоо нөгөө нэг юу анхны мэдрэмж нь тэр үед чинь нэг юм янз бүрийн тийм гоё бодлоод ийм юм биш үү гэж нэг өөрийгөө дүүлж бодох бодол орж ирэхгүй шүү дээ. Зүгээр л нөгөө нэг олон намайг зовоогоод байсан юмнууд чинь хэсэг хугацаанд байхгүй болох чинь ямар гоё ямар амгалан юм бэ те. Тийм л мэдрэмж бас ямар тайван мэдрэмж юм бэ те. Стрессгүй байна гэдэг чинь энэ юм биш үү гэдэг нэг тийм л мэдрэмжийг авах таасан юм. Одоо тэр нөгөө өөрийгөө хайрлна гэдэг чинь бас амар амгаланд орших мөн юм да тий. Ерөн л тийм байна. Амар амгаланд орчин гэхээр л хүмүүс би ч бас ялгаагүй тэгж л боддог. Амар амгаланд очин гээл нөгөө ном уншаал ингээр амар амгаланд очин гэхээр нэг юм ярианууд яригдахаар амар гоё тэнгэрийн те нэг л юм тэнгэрт мэдүүлэн ниссэн юм шиг бурхан болсон юм шиг нэг юм холын мөрөөдөл шиг тийм юм боддог байсан байгаа байхгүй. Тэгтэл зүгээр л амар амгалан гэгээр л гэж яриад байгаа зүйл чинь зүгээр л сэтгэлийн амар амгалан сэтгэл зүрхэл тайван байвал тэр л бүх амар амгалан гэл тэр илэрхийлэх юм бэ гэдэг бодлууд одоо сууж орж иж байгаа байхгүй. Өдөр болго амар амгаланд оршиж чадчихна уу? Өдөр болго амар амгаланд орчих боломж бол ер нь өөрийн төвшөнд гэх юм уу, өөрийн хувьд гэх юм уу те байж болох боловч те одоо нэгэнт хүн гэдэг чинь нийгмийн амтан нийгэмд амьдарч байгаа, гэр бүл дотроо амьдарч байгаа хүмүүстэй харилцаж байгаа тохиолдолд боломжгүй болчиход байна л да. Боломжтой болохын тулд нийгэм маань адилхан амар амгалан болох хэрэгтэй болчиход байна. Тэг гэр бүл маань амар амгалан болох хэрэгтэй болчиход байна. Тэр зүйлийг амар амгалан болгохын тулд хувь хүн өөрөөсөө амар амгалан тавьчихвал нийгэм тэрийг яриад амар амгалан болох гэдэг та. Тэг би бол хэвэл бодоо. Одоо чи ингэж ярьж штэ эхэндээ тийм хэцүү байсан чи одоо би ингэж амар амгалан гэдэг ямиг ойлгоод мэдрээд ингээд амсаад үзцээ. Гэхдээ дандаа бол байж чадахгүй байна. Тэгээ ингээд бодоод үзэхээр өмнө нь ямар одоо ямар байснаас одоо байгаа чи ялгаатай юу? Маш ялгаатай байхгүй. Ялгаатай. Гэтэ ингээд анзаарагддаг юм байна. Ялгаатай юм шиг анзаарагддаг. Тэгээд зүгээр ингээд бодоол ингээд эргцүүлээд үзэх ч юм уу те. Эсвэл нэг хүмүүсийн хандлагыг ч юм уу эсвэл хүмүүсээс одоо ирж байгаа мэдрэмжүүд маань өөрчлөгддөг болчихдөг юм байна. Одоо ямар нэг одоо гэр бүлийн хүрээнд л ингээд хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаа болоод эсвэл ингээд гадна нийгмээс авч байгаа харилцаанаас хин нэгнийг хараад бухимддаг, хин нэгэнд гомдоод, хин нэгнийг одоо нэг юу яадаг гэсэн бол хин нэгний үгнээс нэг юм таагүй мэдрэмжийг аваад өөрийгөө тайван биш байлгадаг байсан бол тэр зүйлийг юу болж байгааг ингээд ойлгодог болчдөг юм.
мик нь халттай эсрэг. Одоо тэнгуут нөгөө ээжүүд чинь гэр бүлтэй айгу чухал үүрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Одоо чинь ээжүүд ингээл нэг аав ээж хоёрын нэг нь 50 бус байхаар тэр гэр ингээл нэг өмөлтэй л хүүхдүүд нь ингээл нэг юм хэцүү байгаа л тий. Одоо тэрийг өөрөө аюу сайн ойлгож байгаа байхгүй. Тэгвч одоо чи ингээд 50 болчихгууд чинь танай гэрийнхэн чи ямар үнэлээ? Эхлээл ингээд одоо яг энэ хичээлд суугаал те энэ сүнсний зэрэлт гэдгийг би ойлгоод юу болж байгаа дотооддоо юу болж байгаагаа ойлгоод ингээд ирэхээр маш юм олон одоо үе шат гэдэг ч юм уу те одоо нэг тийм олон мэдрэмжүүдийг тийм олон ойлголт ухаарлуудыг ингээд авч явах одоо туулал үйл явдал донд янз бүр болж идэг байгаа байхгүй юу. Одоо би өөрөө тэр үед амар гоё амар амгаланд очиад те бүр нэг өстө чи гэгэрцэх хүн шиг те бүр нэг сахиусан тэнгэр гэдэг шиг болох үе байна те зөрөөд буцаад эргээд нөгөө хуучин амар стресстэй тийм ааштай тийм дарк үе рүүгээ орох ч шүүрээ ундаг өдөр ч бай гэж тийм үеч байна. Тэгэнгүүт тэр болгоноос чинь те энэ юу болоод байна гэдгээ ажиглаад өөрийгөө татаж авах арга ухаан маань ингээ гарч ирж байна. Тэр үед ингээд одоо гэр бүлийн маань хүн намайг хүлээж авч байгаа, намайг харж байгаа одоо харц те ярьж байгаа одоо юу болчих вэ? Энэ ээж яач юу гэдэг тийм юмнууд амар хөөрхөн юмнууд хүртэл сонсогдож байгаа байхгүй юу? Та чинь тэгээ үстий хүүх та ягаад ийм болчихвоо гэж нэг хөөрхөн юм яригдаад тэгжээс нь бол гинт амар хувраал өөр болоод ирэнгүүт хүүшээ та ч амар гоё хэлсэн ягаад буцчаад ийм болчихвоо гэж тэрийгээ би өөрөө тэрэндээ ингээд нөгөөдхөө ойлгох гэж явж байгаа байхгүй тэр дунд чинь те энэ юу болоод байгаа би өөрөө дотооддоо ажиглагдсан те хүүш нөгөө юу яаж чадахгүй удирдах чадахгүй тохиолдолч байна удирдаад аваад явчих үеч байна тэр үйл явц чинь ер нь ингээд нөгөө нэг засрах үйл явц гэх юм уу те өөрийнхөө тэр нэг юм хар бараан одоо тэр доод хэсгээд байгаа тэр юунуудыг зан чанаруудыг засах үйл процессыг тэгж явагддаг юм байна л да. Тэнгүүд тэрийг ойлгоод ирэхээр тэр маань цөөрж ирдэг юм байна. Арай бас нэг юм хүнд хэлбэрээр биш те. Арай нэг ингээд ярьж байгаа үг хэл маань ч тэр одоо нэг стресстэй ч ингэж бухимдаж хэлдэг байсан үгнүүд маань хүртэл нэг юм арай нэг тайван болдог ч юм уу те. Арай нэг жинтэй хэдэн үгээр хэлдэг болдог ч юм уу. Тийм өөрчлөгдөж ирт юм байна. Тэрийг анзаарсан. Одоо чи ингээл нөгөө ярихаар би тийм мэдрэмжтэй байсан, ийм мэдрэмжтэй байсан гэл айгүй мэдрэмжээ их анзаардаг байгаа байхгүй юу? Чи яг олон хүмүүс энийг нөгөө бас айгүй анзаарч чаддгүй шүү дээ. Тэг чи яг мэдрэмжээ яг яаж анзаардгийг? Мэдрэмж гэж юу нэ юу юм? Ер нь бол адилхан л өмнө нь бас би өөрөө мэдрэмж анзаардаггүй. Ямар ч тийм удирдлаггүй тий, ямар ч тийм юугээр л гаргадаг байсан. Мэдрэмжиндээ ингээл шууд автаал надад ийм таагүй мэдрэмж орж ирлээ л шууд л тэрийг ингээд өөрийгөө хамгаалах системд оруулаад өөртөө халдаахгүйгээр шууд гадагшлуулж бусдад ингэж нөлөөж юу яадаг байсан байхгүй юу? Одоо нэг хариу орол үзүүлдэг гэдэг юм уу тийм байдаг байгаа. Тэгэнгүүт энэ одоо сүнслэг хичээлийг авснараа аваад ингээд ойлгоод ирэхээрээ тэр зүйлийг яаж би удирдах авч явах уу яах уу гэдэг ойлгох ухаануудыг маань ингээд өгчөж байгаа. Тэндээсээ би ойлгоод тий одоо өөртөө би болж байгаа энэ үйл явцуудтайгаа уялдуулаад ингэж ажиглах тий өөрийгөө ингээ одоо зөв хянах тий одоо юу болж байгаагаа ингээд амаас гарч удирдлахгүй гарч байгаа үгээ хүртэл ингээд хараад гадны хүн ингээд ажиглаж байгаа юм шигээр ингээд ажиглаж чаддаг бот юм тийм. Тэр ажиглаж чадах чадвар суугаад ирэхээрээ хүн өөрийгөө засаж ирэх одоо нэг төвшөнд орчдөг гэх юм уу тий засаж чаддаг болж эхэлдэг гэх юм. Тийм болдог. Тэгээ мэдрэмжийн хувьд би мэдрэмжийг юу гэж хэлэх вэ гэхээр одоо би нэг ингээд мэдрэмж ухамсар гэж одоо юу вэ гэд одоо хүн ер нь нэг бол айгүй ухамсар төлөвт байж идэг нэг бол айгүй тийм мэдрэмж төлөвт байж идэг байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг одоо яг мэдрэмж төлөвт байна гэхээр яадаг вэ гэд би өөрийгөө ингээд ухаад ингээд ойлгоход мэдрэмж гэдэг бол одоо зүгээр нэг юм юу байгаад байгаа байхгүй. Надад ингээд ойлголт нь юу гэж орж ирсэн бэ гэхээр юм ямар ч тийм дүрмгүй тийм удирдлаггүй жолоочгүй машин шиг гэх юм уу. Одоо нэг асаацсан тий ямар ч лсэн явдаг машин. Тэгвэл энд нэг юм ямар ч дүрм үйлчлэхгүй байна. Одоо хаашаа яв, ийшээ тийшээ яв гэдэг тийм юм байхгүй. Хаашаа чамаагүй явдаг тий. Өссөн рүүгээ ингээд явцдаг. Тэгээ жолооч байхгүй тий. Ингээд жолоодоод ингээд ийшээ ч явчих юм уу. Тэгээ ийшээ явъя гэхгүйгээр ингээд тийм ямар ч тийм удирдлаггүйгээр явдаг тийм машин. Ухамсар төлөв гэдэг маань болохоор ерөнхийдөө юм дүрмтэй. Бүр нэг юм дүрмэнд баригдчихсан. Одоо дүрмэнд одоо яг
дөрмөнд баригдсан гэж хэлэхээс илүү зүгээр дөрмөдөө айгүй гоё явдаг. Ингээд янз бүрийн салхи шуурга, янз бүрийн юм гарч ирэхэд тэрийг ингээд хурдаа яаж тохируулах уу те, хаана зогсох уу, тэрийг ингээд мэдж чаддаг, те, зөв удирдах чаддаг. Тийм жолоочтой машин. Тиймэр ингээд төсөөлөгдөж ойлгогдож орчиж байгаа байхгүй. Тэгээд би өөрийгөө ингээд анзаарсан чинь би болохоор мэдрэмжинд автдаг. Одоо удирдлаггүй жолооч болсон шүү. Жолооч удирдлаггүй жолооч гэх юм а тийм аюу ач тааж байгаа. Тэнгүүд мэдрэмж орж ирлээ те. Ямар нэгэн гараа зүсдэг ч юм уу, өвдөлт мэдэрлээ, эсвэл сэтгэл зүйн амар тийм мэдрэмжүүдийг авахад шууд тэрэндээ удирдлаггүйгээр ингээд автаад те. Ямар ч тийм одоо би өөрийгөө удирдах чадвар байхгүйгээр шууд тэрэндээ жолоодогдоод гаргая гэсэн сэтгэл хөдлөлүүдээ ингээд ямар ч удирдлаггүй гаргадаг. Өвдлөө бол те яг өгөх гэж байгаа юм шиг мэдрэмжинд ороод бүр ингээд тарчилж тэр бүр яг нэг юм байдалд ороод гар зүссэн байсан ч тэр бүх биеэр өвдөлт нь мэдэрч орж идэг ч гэдэг юм уу. Тийм байдлаар мэдэрдэг. Тийм төвшөнд байж байгаа. Тэгээд ингээд ухамсар гэдэг зүйлийг ингээд оруулж ирээд ингээд тэнцвэржүүлээд ухамсараа хөгжүүлээд ирэхээрээ энэ хоёр ингээд тэнцээд ирэхээрээ одоо уран жолоодлоготой машин болох юм байна л та тий. Яаж юм уу хамаг гоё уран жолоодлогыг ингээд үзэгчдэд үзүүлэх үү гэдэг шиг тий. Одоо мэдрэмж орж ирж хахад энэ мэдрэмжийг яаж одоо зөв удирдлагаар тий зөв жолоодоод айгүй тийм гоё илэрхийлж гаргаж өөрийгөө ингэж ойлгуулад ингээд мэдрэмж орж одоо өвдөлтийг хүртэл мэдрэхтэй энэ өвдөлт ямар ч өвдөлтөө гэдгийг хүртэл ойлгох чадвар ингээд ороод ирдэг болж байгаа байхгүй ухамсар ороод ирэхээр. Ухамсар дангаараа байж хахад энэ мэдрэмж гэдэг зүйл байхаа болчих юм байна. Хүнтэй харилцаж байхдаа тухайн хүнээ мэдрэхгүй ярьдаг ч юм уу те зөвхөн л өөрийгөө ярьдаг ч юм уу те эсвэл нэг юм зүгээр л одоо нэг өвдөлт орж ирж байхад л те энэ өвдөлт чинь нэг ингэдэг гэсэн гिचингүүтэй тэр нэг одоо тэр цайны гар зүсэх гэдэг мэдрэмж хүн бол ингээ бүх үеэрээ тархааж өвдөж мэдэж байхад ухамсартай хүн болохоор зүсчүүл энд ингээ зүсчлээ дээ гэд энүүх ингэ чимхээл энэ өвдөлтийг энд нь л байлгаж чаддаг тийм л хүн байгаа байхгүй. Тэгэл байж идэг энд юу болоод байгаа юу яагаад тийг ерөөсөө тэгэж ингэж юу аадах вэ илэрхийлдэггүй те сэтгэлд нь ямар нэг өвдөлт байсан ч өвдөлт байна гэж мэдэрдэггүй мэдэрж байгаагаа ч мэдэрдэггүй хүмүүст илэрхийлж ойлгож мэддэггүй тийм. Тэгэхээр энэ хоёрыг ингэж тэнцвэржүүлж ийж одоо хүн одоо айгүй тийм тэнцвэртэй амьдрах гэх юм уу те бусдад өөрийгөө ойлгож чаддаг өөрийгөө хайрлаж чаддаг тийм л болох юм бэ гэдэг юм ойлгож байна. Чи одоо сая гэдэг нөгөө ярьжсэн чи чиний яриасан өөрийгөө хайрлах хайр гэлээ гарч штэ. Өөрийгөө хайрлах хайр гэдэг чиний хувьд яг юу вэ? Энэ өөрийгөө хайрлах хайр гэдэг дээр би бол нэлээ одоо нэг магадгүй би одоо бас бүрэн гүйцэд өөрийгөө хайрлаж амжаагүй ч гэж магадгүй. Би тэрийг бол яг бүрэн гүйцэд ер нь ойлголтыг нь бол авчихсан ойлгоод одоо өөрийгөө хайрлаж сурах гад явж байгаа гэх юм уу. Тэгээ энэ одоо ойлголт маань надад одоо бас ямар мэдрэмж авчирсан бэ гэдэг чинь гэж хэлэх вэ гэхээр хүн одоо яг өөрийгөө хайрлаж гин гэж ойлгож байгаа маань ер нь бол миний хувьд ингээд одоо нөхөр хүүхдээ халамжлаад тий би одоо ээж гэдэг хүн хүүхдүүдээ би өстой сайн хүн болгож өсгөх ёстой өсгөхгүй хоол ундаа амттай хоол өгөөд хувцсын цэвэрхэн өмсгөөд тий сурах сургуульд нь сургаад нумарт таахгүй ингэж амьдраад тий нөхрийгөө ингээд ажилд нь явахт нь ингээд бас ядарч ирж яхад нь хань болоод тусуулаад ингээд ингээл хайрлаад явж байхад тий би гэж хүн айгу гоё юм гэдэг ийм ойлголттой явдаг байсан юм байна л да. Тэрийгээж ойлгох мэдэхгүй. Тэгэл одоо гэр бүлээсээ гарахаараа тий найз нөхдөдтэйгаа найзуудтайгаа ярихтаа хүртэл тий найзуудтаа ингээд өөрийгөө илэрхийлэхтэй хүртэл тий та намайг ойлгооч би одоо нэг тэрийг ингээ ухамсаргүйгээр л үлддэг байгаа байхгүй тий. Тэгсэн хэрнээ би гэдэг юмыг амар тийм айцтайгаар одоо за юу гэх юм хайр гэдэг зүйлийг маш тийм айцтайгаар илэрхийлдэг гаргадаг юм байна л да. Тэр зүйл ингээд бусдыг хайрлаж байгаа юу маань би өөрийгөө хайрлаж гин гэж ойлгодог гэсэн. Тэ? Тэгэл тэгэнгүүтэл би одоо бусд бүхнийг одоо гэр бүлээ хайрлаж гин хин нэгэнд би туслаа тэ ямар ч хүнд тэ ах дүүс байд юм уу өөрийнхөө дүү одоо энэ найзуудаа ч гэх юм уу гэр бүлийнхэнтэй байд юм уу зүгээр нэг ажлын хамт олонтой ч юм уу ингээд тусалж димээд өөрийнхөө ингээд нэг юм чадах чинээгээрээ туслаад ингээ хайраа өгж байгаа маань ингээд би өөрийгөө хайрлаад би өөрийгөө бусдад ингээд амар баярлал хийлээд те бусдын дунд гоё байгаад явж гинэ гэдэг маань өөрийгөө хайрлаж гин гэж боддог байсан юм байна. Тэрийгээч бүр өөрийгөө хайрлаж гин гэж бодохгүй тэр маань амар гоё гэж бодоод итгэж үнэмссэн явж исэн. Тэгтэл энэ зүйлийг ингээд эргээд бодоод үзсэн чинь үгүй эсэргээрээ өөрийгөө хайрлаж чадахгүй болоод ирэхээрээ бусдаас хайрыг хүсээд те
би өөрийгөө хайрламаар байна штэ. Дотоодд маань чи өөрийгөө хайрлаач гэдэг мэдрэмжийг сонсохгүйгээр өөрийгөө хайрлуулмаар байгаа мэдрэмжээ бусдыг хайрлаж гаргадаг байсан юм бэ. Тэ? Тэгэнгүүт бусдыг ингээ хайрлал ингэчингүүтээ тэр өгсөн одоо тэр хайр гэдэг тэр өгсөн мэдрэмжүүдийг буцаагаад өөр дээрээ авч чадахгүй тий. Бусдад өгсөн шигээ бусдаас авч чадахгүй болоод ирэхээр хүн ингээд амар их гомдож тий. Тийм юунд ундаг байгаад байгаа байхгүй юу? Таагүй байдал унаад тэгээд ирэнгүүтээ одоо би өөрийгөө ингээд станаар намайг хүн хайрласангүй би ингэж хайрлаж хахад гэд би тэр л зүйлийг би өөрийгөө хайрлаж ин л гэж боддог байсан. Тэгсэн чинь нөгөө ингэж боддог байсан мó. Хүнийг хайрлаж би түрүүнийг хайрлаад халамжлаад юм зориулж энэ хүн намайг эргэж хайрлсан гэдэг юм үнцэнтэй юм бэл. Тийм л ер нь тэр маань л одоо миний одоо нэг хамгийн одоо юуг өгдөг гол point өгдөг гэх юм уу тэгээд нэг юм юу байгаад байгаа байхгүй тийм зүйл байгаад байсан. Тэгээд тэгтэл өөрийгөө мартцсан л байсан юм билээ л дээ. Би гэдэг юм өөр ортос мартагдсан. Тэрийгэл би гэж боддог байсан. Тэгсэн чинь эсэргээрээ хүн одоо нөгөө хүн хайр гэдэг зүйлийг яг жинхэнэ утгаар нь ойлгоод ирэхээр хүн өөрөө өөрийгөө хайрлаад тий өөртөө өгч чадсан болгон бусдад яг жинхэнэ утгаараа хайр болж бүрэн утгаараа тэр хүмүүсийг хайрлах хайр болж очдөг юм байна л да. Тэгхгүйгээр те өөрөө өөрийгөө хайрлж мэдэхгүй те би хинбэ гэдгээ ойлгож чадаагүй би өөрийгөө яавал би хайрлагдсан мэдрэмж авдгийг те би яавал ийм гоё байдгийг би яавал ажиргалтай байдгийг гэдэг зүйлээ олоогүй хүн бусдаас тэр зүйлүүдэд нэхэд ингээд зовж амьдрт юм байна л да. Нэхэлтэй байнгын тэрийг хайрыг андуурчихсан. Тэрийг хүмүүс намайг хайрлахгүй байна. Би одоо хүмүүсийг хайрлаад ах чинь би өөртөө хамаг л хайраа зориулж ах чинь бусад надад хайрыг өгсөнгүй гэдэг үгээр ингэж насан туршдаа амьдрсан байгаа. Одоо энэ нөгөө хүмүүс ингээл өөрийгөө хайрлах хэрэгтэй энэ гэж яриад л идэг штеп. Тэгвэл яг одоо чиний өдөр тутамдаа өөрийгөө хайрлаж хийдэг үйлдэлүүд яг юу? Одоо нэг ийм өөрийгөө хайрлах одоо үйлдэлүүд ихний удаа юу ахаар би бол эхлээд ингэ бодсон л та. Энэ өөрийгөө эхлээд ойлгох. Ер нь бол би энэ юу одоо нэг энэ сүнслэг сэргэлтийн зүйл рүү орохоос өмнө би өөрийгөө дотооддоо юу болоод байгаагаа хайгаад юу энэ би яагаад байгаа юм бэ гэдгийг ойлгохын тулд нэрэл хаагуул хийж гисэн байгаа байхгүй. Би гэж юу яагаад байгаа энэ одоо юу болоод байгаа би энийг олох хэрэгтэй. Энэ би гэдэг зүйл чинь яагаад надад ингэж ийм таагүй мэдрэмжүүдийг байнга бий болгоод байгаа юм. Яагаад өнөөдөр би ингэж өөрийгөө ингэтлээ алдчихсан тий. Тэр бүгдийг ингээд хайсаар байгаад энэ зүйл рүү орсон байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө л олох гэж эндэрсэн баг. Тэгээд би энэ ингээд хичээлүүдэд суугаад ингээд өөрийнхөө энэ юунуудыг энэ хичээлүүдээ сонсоод өөрийнхөө энэ шарах тий энэ өөрийнхөө энэ муу зам чанарууд гэдэг байгаа зүйлүүдийг ингээд нүүр тулаад ингээд ойлгоод энэ чинь ийм зүйлээс юм биш үү? Би ийм зүйлээс ингэж яасан юм биш үү гэдэг зүйлүүдийг ингээд ойлгоод ирж байгаа маань хамгийн эхлээд өөрийгөө хайрлаж байгаа хамгийн эхний зүйл байна. Одоо би бол яг л эхнийхээ төвшөнд тий өөрийгөө л олоод хайгаад ингээд явж байгаа төвшөнд байгаа. Тэгэхээр нэг бүрэн гүцэд нэг өөрийгөө олчаагүй байх гэдэг юм дээр бас байгаад байгаа байхгүй. Явж байгаа одоо яг нэг юм дээр явж байгаа гэх юм тий. Туулал дээр явж байгаа. Туулал гэж юу юм? Тэгсэн чинь туулал гэж ухаарсан гэх ийм өгнөд гарч ирдэг байхгүй. Туулал гэхээр ер нь миний ойлголтоор болохоор ерөнхийдөө зүгээр л миний энэ амьдарч байгаа одоо нөхцөл байдал тий. Би одоо төснөөсөө хойш одоо яг одоо энд сууж байгаа хүртэл амьдрсан амьдралын надад тохиолдсон үйл явдал байна. Надад ингээд бий болж байгаа сэтгэл зүйч бий болж байгаа гадаад энэ нийгэмд те надад яаж байгаа мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдийг авч байгаа энэ амьдралын үйл явдал гэж байна. Одоо ингээд нөгөө ярьж штэ би ингээд тийм хэцүү ахаар өөрийгөө ойлгохгүй мөчөд хүрээл за өөрийгөө л ойлгоё доо гэж явж байсан чинь өөрийгөө тэр нь өөрийгөө хайрлах болж хувирал одоо бол өөрийгөө жоохон өмнөхөөсөө хамаагүй ойлгоцсон юм байна тий. Тэгэд тэр нөгөө сургалтанд ороод ингээ гоё өөрлөгөө төвлөрөөд гэсэн чи одоо яг ямар вэ? Үр дүн нь яаж гарч их юм? Үр дүн нь бүр одоо нэг юу гэмээр
нэг хизээч төсөөлөөгүй гэдэг мэдрэмж аваад байж гэх юм уу. Би хизээч ийм болно одоо ийм юм руу орчин гэж ерөөсөө төсөөлөөгүй бодоочгүй одоо нэрээ хүсээчгүй гэх юм уу те. Би зүгээр л өөрийгөө л яагаад байгаагаа л олох гэж энэ зам руу орсон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь өөрийгөө олохоос цааш бүр тэрнээс одоо цааш зүйл рүү ингээд умбаач ороочихсон. Тэр нь одоо юу вэ гэсэн чинь энэ даалт ертөнц гэдэг зүйл тий. Ухамсар гэж зүйл юу юм? Сүнсний сэрэлт гэдэг зүйлийн бүр даалт мөн чанар яг утга учир нь юу юм гэдэг тийм зүйл рүү ороочихсон. Тэгээ вау нөгөө юу вэ гэх нүд нэгдэг шигтэй энэ юунд ороо явчихваа гэдэг шигтэй нөгөө өөртөө ч итгэмээргүй гэмээр тийм зүйл рүү ороочихсан. Тэгээ хүмүүст ярихад те би ийм юмд орцсон. Би гэхдээ яг үнийг хэлэхэд одоо ингээд чиний энэ подкастаар л анх удаага энэ зүйлийг ярьж байгаа. Одоо миний зүгээр л гэр бүлийн хүрээнд л хүн мэдэх болохоос ш намайг одоо ийм зүйл бол тохиолдоод ингээд явж байгааг бол хинч мэдээгүй. Би бүр одоо бүр ингээд ийм зориг гаргаад ингээд подкастт ороо сууж байгаа ч бүр ингээд одоо нэг итгэмээргүй тийм сонирм одоо юу үйл явдал болоо л юм л та. Тэгээ яалтчгүй хүн ингээд өөр дээрээ ирээд те хүн өөрийгөө олж ирээд үнэн гэж юу гэдгийг худал зүйл гэж юу гэдгийг энэ даалт ертөнц энэ сүнсний сэрэлт гэдэг зүйл яг хүнийг юунд аваачдгийг юуг мэдрүүлэх гэдгийг тэр мэдрэмж тэр ойлголтуудыг ингээд аваад ирсэн чинь нэг юм одоо энэ подкастт одоо ярихаас өөр энэ подкастт оролцоод өөрийгөө ярихаас өөр аргагүй байдалд оролдог юм. Одоо өмнө нь би ичээд бүр хизээч ярихгүй юу яриад байгаа ийм юм яриа сон гэж юу хэлсэн ингээд те тэгээд бүр ингээд ичээл те хүмүүс намайг юу гэж бодох юм би бас л өөрөөрөө байх байгаа гэж шинж байгаас те хүн намайг юу гэж бодох бол ингээд ярьчвал өстэй энэ ямар сан хачин юм ярьдیں۔ Юу яриад байгаа гэдэг их болов гэд. Тэгтэл эсэргээрээд ингээд бицаан тэр нэг айдас маань ингээд дотор маань одоо жоохон ч гэсэн байгаа боловч үгүй энэ зүйлийг ингэж ярих нь тий энэ хүмүүсийг энэ сүнсний сэрэлт гэдэг зүйлийг ингээд ойлгооч тий зүгээр нэг юм айгуу тийм ухамсартай амьдраач гэдэг энэ мэдээллийг ингээд түгээх ёстой байна гэдэг юм цаанаасаа тийм нэг юмуд ингээд хилэгдмээр яригдмаар санагдаад байгаа байхгүй. Тэгэл ингээд зоригтой ороод ирсэн ингээд яриад байгаа байхгүй юу юу. Тэ нэг гомдтой юм ярих гэжсэн нь яг ярих уу яах уу тэр байлцдаг байж. Яасан гинэ гэвэл аврал арбаар санагдаад тагтчаа. Тэгсэн чи даалт ертөнц гэж юу юм бэ? Тэгсэн чи яасан гинэ? Юу орсон гинэ? Одоо нэг эхлээд ингээд даалт ертөнц гэхээсээ илүү одоо нэг одоо хүмүүсийн дунд яриадаад байгаа нэг асуудал гэдэг чинь хүн ердөө ингээд тархиныхаа 2% дээр л амьдардаг 2%-ийг л ашиглаж амьдардаг гэж нэг яриад шүү дээ. Би тэрийг өрөөс ойлгодогчгүй байсан. Тэгэл юу одоо нэг 98% нь юу ч гэдгийг юу гэж байгаа сонсоч гэж хүсдэгчгүй тэгэл хажигны яжгаар л яваад өнгөрчдөг гэсэн аахгүй. Тэгээд би тэрийг ингээд бодоод ингээд эргцүүлээд ингээд ойлгоод ингээд ботсон чинь ер нь бол миний ингээд бас амьдралын юм тул ингээд нэг анх хандуулахад энэ эрэс яроолгүй сав гэдэг нэг хэлжсэн гэдэг хэлжсэн шүү дээ. Тэрэн дээр би яг юуг ингээд миний юунд зурс гэж орж ирсэн бэ гэхээр одоо ингээд сургууль сураал би ерөөсөө одоо бакалавр их сургууль сураад бакалавраа төгсөөд ингээд мэргэжлээ аваад хийхэд би ингээд юм сэтгэл ханамжгүй төгссөн гэх юм уу. Одоо диплом хамгаалах ажлаа ингээд бүр ингээд тултал хийж чадаагүй бас өмнө дээ. Угаасаа чаддаг ч хүн ховор байдаг л ах. Тэгээд таныг би ингэж ойлгосон байхгүй. Тэгээ би ингээд тутлан хийж чадаагүй амар сэтгэл дундуур төгсөж байгаа байхгүй. Гэхдээ мэдээж тэр дүнгийн хувьд бол мэдээж тийм таарууд үнэлгээ аваагүй сайн үнэтэй төгссөн. Тэгвэл би хийсэн зүйлээр сэтгэл ханаагүй байхгүй. Энэ нэг л одоо хийчлээ. Би нэг юм жижигхэн одоо нэг юм маш том зүйлийг маш жижигхэн зүйлийг л хийцэн мэдрэмж авсан. Тэгээл ингээд цаашаа явсан чинь ингээд ажил дээр гараал хийхэд нэг юм би нэг дутуу сурцсан. Ерөөсөө нэг юм гүйцэд сураагүй мэдрэмжийг аваад байдаг. Тэр юм хийхээр хийсэн зүйл маань хүмүүст таалагдаад байдаг. Тэгсэрнээ дотоодд маань нэг юм дутуу. Тийм нэг л гүйцэд болсонгүй дээ гэдэг мэдрэмжийг л аваад байдаг. Тэгээ би өөрийгөө ерөөсөө сайн сураагүй юм байна л гэдэг ойлголттой л явдаг гэсэн. Тэгээл явж байгаа л цаашаа би энэ яг л нэг дутуугаа гүйцэх хэрэгтэй гэж магистр руу гоо. Гэтэл дүн нь айгу онцгойд идэг гэж. Тийм дүн нь онцгойд идэг. Тэгээл магистр руугаа бүр эдэн жилийн дараа бүр ингээд сурна гэсээрээ сурж байгаа. Тэгтэл сураад магистраа төгссөн чинь тэр мэдрэмж дахиад автагдсан. Яг хөө тэр левел дахиад агчлага судалсан зүйл маань дахиад гүн судалсан байгаа боловч тий дахиад дутуу мэдрэмжтэй.
Тэнгүү дахиад яа тийм доктор руугаа сурна гэдэг мэдрэмж маань үлдээд юм байгаа шүү дээ. Тэгэл байжсэн би яг доктортоо сурна гэсэн суужсан бүр яг үндэ. Тэгэл бүр цаашаа энийг бүр яаж ингэж тултал явах уу гэж бүр ингээд тэгэл яваад байсан. Тэгээ байжсэн чи азар докторт орохоос өмнө энэ зам руу орсон байдаг байхгүй. Тэгээд энэ ойлголтоо авсан чинь үүшээ энэ одоо нөгөө би нөгөө нэг хайгаад болохгүй хэлсэн тэр нөгөө ёроолгүй савыг дүүрэх гэж чичрээд исэн зүйл угаасаа дүүрэхгүй юм бэ. Энд чи бүр хязгааргүй юм бэ. Тэ би хизээ чинь хязгаарын тэр төгсгөлд очихгүй юм бэ гэдэг ийм ойлголтыг авчихсан чинь тайвшраад ингээд цаашаа одоо нөгөө нэг юу маань ингээд хайгаад исэн зүйл маань нэг төр зогсож байгаа юм. Тэ өө эн чинь бүр эсэргээрээ зүгээр энэ доктор цаашаа докторийн зэрэг цаашаа зүйл байдаг юм бэ. Энэ докторт сурсан ч биний энэ мэдрэмж дуусахгүй байх байсан юм байна гэд ингээд яаж байгаа байхгүй. Тэгээд ингээд орсон чинь ингээд хүний энэ одоо ойлгогддгүү те харах үнцэг гэж яриад байгаа шүү дээ. Нэг юм юмыг одоо бид нар ингээд ухамсараад хэлэхгүй те энэ даалт ертөнцийн рүү орох одоо сүнсний сэргэлт маань явагдаад одоо явагдаад одоо энэ зүйлүүдийг ойлгоод ухаарад ирэх тусам хүний ухамсарт хэлдэг үйл явц явт юм байна л да. Ухамсарт хэлнэ гэхээр яа гэм гэсэн чинь зүгээр л хүний энэ харах үнцэг те юмыг гүн ухаж ойлгох ухаан илүү юм өргөн цаг үрээтэй болдог юм байна л да. Одоо хязгааргүй хэлдэг. Тэ одоо бид нэг л ийм үг ч юм уу нэг ийм ойлголт тэ зүгээр л энэ амьдралд одоо байж байгаа амьдралаа өөрийнхөө л энэ амьдралыг ойлгох одоо зүгээр л нэг өнцгөр нь хардаг байсан байхгүй тэ за би ингээл ийм мэрэгчлэр яваал энэ амьдралыг ингэж усаргаал дуусгах юм байна л гэдэг ийм ганц өнцгтэй тэгж л харж амьдрдаг амьдралыг тэгэл явж. За тэр дундаасаа харах өнцөг маань дахиад нэг өөрчлөгдөж болно да тий. Хүүшээ би чинь нэг ингэж явж болох юм биш үү? Энэ замаар нь бас явж болох юм биш. Хүүшээ би чинь энэ мэрэгжлийг заавал явах гэдэг харахгүй юм бэ. Эсвэл тий хөөе би эсвэл нэг юм өөр юм хийгээд үзье гэдэг нэг юм амар эрсдэлтэй зам руу ордог ч юм уу тий. Тэгэж ирэхээр хүн ингээд юу орж ирдэг юм бэ? Одоо нэг сүнс гэдэг зүйл сэрдэг ч юм уу тий. Эсвэл нэг юм хүнийг тогшиж эхэлдэг. Тэр энэ ухамсарыг ингэж одоо нэг юу аж эхэлдэг. Одоо ухамсар гэдэг зүйл рүү ойртуулж эхэлдэг үйл явцууд гэдэг юм л та тий. Тэгээд ингээд тэр үйл явцууд руу ингээд ороод тэр бартаатай зам руу сонгож ороод тэр бартаа замыг туулаад чамаагүй ингээд өөрийнхөө тэр юмнуудыг ингээд өөрчлөөд замуудыг ингээд өөрчлөөд хилээд явах тусам хүний энэ ойлголтууд ингээд өргөжөөд өөрчлөгдөд явд юм. Нөгөө нэг л өнцгийг хардаг байсан бол хоёр өнцөг болоо тий гурван өнцөг болоод өөр талаас нь хараад яваал бүр үе эн чинь ийм байж болох юм биш дээ тэгчиж болох юм бэ ингэж болох юм бэ гэдэг ойлголтууд явсаар хагаад энэ далд ертөнцийн энэ гүн юу руу орж эхэлт юм. Энэ хязгааргүй гэдэг тийм мэдрэмжүүд рүү орж эхэлт юм байна. Яагаад би ингэж энэ насандаа хүн болж төрсөн бэ гэдэг ойлголт ухаануудыг хүртэл ойлгох ухамсар хүртэл сууж эхэлт юм. Тэгээд ирэнгүүт хүүе энэ ямар сони юм бэ? Юу руу орчоо гэдэг юм мэдрэмжүүд орж ирдэг байгаа даа. Тийм үст яг ороод яг эд дундаа сонирхолтой явж байгаа юм тий. Яаш үд талдаа гэсэн юм. Яг эд сонирхолтой явж байгаа юм. Юу тэг хүн яг төртий. Яг төрсөн бэ. Хүн одоо тэгээд одоо нэг тэрийг ч одоо ингэж бас ингэж ярихаар амар орчлол юм болох гэдэг юм л да. Би одоо товчилчих. Яриг гэхэр за бодъё. Хүн ер нь одоо миний ингээд ойлгосноор одоо хүний одоо нөгөө бас харах өнцгөр гэх юм уу тий ойлгох ухаарч авсан ухаарлаар бас өөрөөр тайлаад байна л да тий миний өнцгөр гэх юм уу тий миний тайлж ухаарснаар гэх юм бол хүн юу яах гэж төрсөн бэ гэсэн чинь одоо юу гэж хэлмээр юм тий амар тийм хүн агуулга одоо нэг тийм юу талаас нь ярих гэдэг юм л да хүн би болохоор би анх ингээд яах гэж ирсэн юм бэ гэж ингээд ойлгосон чинь айгүй олон төрлийн юмуд гарч ирсэн л дээ. Хамгийн анх ингээд юу гэж ойлгосон гэсэн чинь хүн ер нь дэлхий дээр хүн болж төрөхдөө зүгээр л нэг юм хайрын сургууль сурах гэж ирсэн юм биш үү гэж анх ингэж ухаарчсан байхгүй. Тэр нь юу юм бэ гэсэн чинь үгүй энэ хайр гэдэг зүйлийг л бүр маш олон талаар маш олон өнцгөр тий маш олон талаар нь ингэж ойлгохын тулд нэг хайрын сургуульд сурах гэж ирсэн юм биш үү гэж нэг ойлгочихсан байхгүй. Тэр нь яасан юм бэ гэсэн чинь хүн ингээд ээжийн хайр гэдгийг ойлгох гэж ирсэн юм байна тий ээж үр хүүхдээ хайрлах хайр гэдэг зүйлийг ойлгох гэж ирсэн юм байна. Хань ижлийн хайрлах хайр гэдгийг ойлгох гэж ирсэн юм байна. Энэ эд баялагийг хайрлах хайр хүртэл байж байгаа байхгүй. Тэрэн дунд тий байгаль ихтлийг хайрлах хайр гэж байна. Өөрийгөө хайрлах хайр гэж байна. Ан амьтныг хайрлах хайр гэж байна.
Тэр дотор зүгээр л одоо нөгөө нэг хамгийн энэ хад үзээд байгаа тий хар зүйл, бараан зүйл гэдэг байгаа тий энэ сүнс гэдэг байгаа яриад байгаа тэр ад чөтгөр гэдэг байгаа инэрлээд байгаа тэр зүйлийг хүртэл хайрлах ёстой юм бэ. Үнийг хайрлах хайр гэдэг хугтхан хүртэл байгаа юм биш тийм дотор чинь тий. Хүн өөрийнхөө энэ амар хэцүү ийм давшгүй тэр энэ хар гэж нэрлээд байгаа одоо зан арын шин тий тэр нэг ийм тавгүй мэдрэмжүүдийг хүртэл хайр болгож ойлгож ухаарах тэр зүйлийг ойлгох гэж л энэ хүн болж төрдөг юм шүү дээ. Энэ хайр гэдэг зүйлийг л ойлгочих юм бол зүгээр л бүр ингээд тэр нэг хар бараан гэж нэрлэгдээд байгаа зүйл чинь хүртэл хар бараан гэж нэрлэгдэх учир шалтгаан нь хүртэл тайлагдаад тий цагаан болж хувирч болт юм биш тий гэдэг зүйлүүд хүн яаж одоо нөгөө нэг хайрлах ухааныг одоо ямар ч хүн ингээд яг ойлгоогүй байдгийн бэ л да. Зүгээр л хайр л гэж яриад идэг болохоос ш яг хайр гэдэг чинь мөн чанартай юу юм бэ гэдгийг ойлгоогүй ойлгох гэж ирсэн учраас ойлгоогүй гэдэг юм. Ойлгохын тулд хүн тэр харах үнцэг гэдэг байгаа тэр ухамсар гэдэг зүйлийг тэлж тэ тэр ухамсар гэдэг зүйлийг тэлж явах явцад хүн тэр хайр гэдэг зүйлийг ойлгож байна. Олон харамсалтай болт юм тий. Юм илүү өргөн өнцгөр харч ондоо утгаар нь ингээд харч ойлгох юм байл. Одоо 180 градус харч ойлгодог л болох юм байна тийм үү? Тий 180 градус нь ингээд 5 градусаар ингээд хардаг байсан чи. Тэгэл ингээд шолон нэг зураасаар хардаг байсан бол ингээд нарны цэцрэг шиг ингээд аваад. Тэгээ тэр 180 градус маань бүр ингээд тэлээд хязгааргүй. Ингээд цэцрэг нарны цэцрэг яаж тусдаг лээ тий хязгааргүй тусдаг шүү дээ. Тэр шиг л гэж багхгүй. Тэгж л ойлгох. За тэгээд нөгөө түрүүн сүнсний тандалт гэж ярьчихсан шүү дээ. Хоёлаа хайр ярьчлаа. Хүн бол төрсний утга учирыг ярьчлаа. Хайр угаасаа бүх хүнд чухал шүү дээ. Тэгтэл сүнсний тандалт хийлгэсэн гэж ярьчихсан та. Сүнсний тандалт гэж яг юу вэ? Сүнсний тандалт гэдэг бол одоо бас л одоо ер нь бол миний ярьж байгаа дандаа л миний л ойлголтууд хүн болгоо өөр тий. Тэрийг бас хэлсэн зүгээр ах. Тэгэхгүй бас зарим хүмүүс чинь бас яаж магадгүй шүү дээ. Тэгээд нөгөө миний ойлгож байгаа хүн одоо нөгөө нэг сүнс сүдэргээл ярихаар хүн болгоно юм хүүтэн хүндийгээр хүлээж авдаг шүү дээ. Сүнс үгүй. Ингээд юм хар бараа. Хи үзэгдэл гэж бодож шүү дээ. Тэгэж бодчих тийм. Тэгтэл яг үнэн чанартай бол хүн сүнстэй байж ижил амьд яваад байгаа шүү дээ. Байгаад байгаа юм бэ л да. Би бас тэр чинь адилхан л сүнс гэхээр л айдаг л байсан шүү дээ тий. Тэгэл ингээд ойлголтоо аваад ингээд ойлгоод ирэхээр энэ чинь би чинь нэрийн сүнстэй л ээжиж амьд явж байгаа юм биш үү гэд тий. Тэгтэл ингээд хүн одоо сүнстэй байж сүнстэй гэдгээ мэдхгүй тий. Тэрийгэ хүлээн зөвшөөрөхгүйгээр амьдрдаг байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ сүнс маань ер нь бол ингээд бид нарыг энэ амьдрал дээр яг яах гэж ирсэн яаж амьдрах ухааныг маань ингээд одоо удирдах гэх юм уу те заалж чиглүүлж явах арга ухааныг өгч идэг юм бэ л давгүй нь бол ухтаан бол тэгсэн хүн төрлөختөн болохоор ерөнхийдөө тархины одоо үйл ажиллагаа гэх юм уу тархиндаа илүү автчих амьдраад те сүнс гэдэг зүйлийг ингээд хажуудаа ингээд хоош тавьсан гэх юм уу те алгасцсан гэх юм уу те нэг юу ачихсан одоо сүнсээ юусаа хайхрахгүй гэдэг юм уу тиймэрхүү байдлаар хандаж ирсэн болохоор энэ сүнснийхаа одоо нэг өөрийнхөө тэр өвөгдөл мөн чанар юу гэдгийг яаж амьдрах юм яах гэж амьдраад байгаа тэр юугаа сонсч чадахгүй зөвхөн энэ тархиныхаа л мэдлэг мэдээлэл юунд ингэж одоо автаж те тэрэндээ л зөвхөн үнэн гэж итгэж үнэмшиж амьдрдаг байгаа. Тэгэнгүүт сүнсний хандлт гэхээр ерөнхийдөө одоо миний сүнс те ер нь энэ дэлхий дээр яг яах гэж ирсэн юм бэ? Ямар өгдөл чадвартай юм? Энэ амьдралыг яг яах гэж яаж туулах юм те? Тэр арга ухааныг маань ингэж тайлж те хэлж өгдөг миний сүнстэй холбогдож ярьж одоо юу яаж холбогдож ярьж одоо нэг юу гэх юм холбоочин орчуулагч хэлмэгч юм уу? Тий одоо тэрийг маань л одоо нэг сүнстэй маань ярьж агаад асуугаад хэлж өгж болж гин мэдрэмж одоо эрчим долгионоор хүлээж авч тийм чадвартай хүмүүс зөндөө бий болж шүү дээ тийм байдлаар ингээд миний юмыг хэлж өгч байгаа байхгүй тандалт. Одоо жишээ нь би ингээд тийм нэг доод хэсгээд байгаа тэр сүдрийн тэр хар бараан тэр зам чанар тэр зүйлд байнгын тэр зүйлд дарагдаж тэрэндээ шаналж тийм стресстэж ухамдаж тийм зовлонт амьдралыг тууж исэн шалтгаанаа тэр сүнсний хандлтаар тандуулснараа ерөнхийдөө ойлгодог байхгүй. Тэрнээс гарах
ухааныг ингээд хилж өгч чиглүүлэх зүйлийг маань сүнс маань өөрөө хилж өгч идэг сүнсний тамлалт маань ингээд дамжуулж хилж өгч идэг. Одоо тайлж өгч идэг гэх юм уу? Тэгсэн чинь сүнс гэсэн чинь надад нэг юм 2 3 асуулт төрчлөө. Хамгийн нэгдүгээрт сүнс яг хаана угаад юм? Хоёрдугаарт тэг хүнээр ингээд нөгөө хилүүлээд хүн дээр очиж үйлчлэгээ аваад нөгөө хүнээрээ яриулаад сонсуулаад орчуулуулаад энэ хэрэг бид нар өөрсдөө сүнсээ сонсож чадахгүй шүү дээ, тий. Зөв. Тий, сүнсээ сонсож чадахгүй л байгаа юм л да. Тэгээд тэр одоо нөгөө нэг юу юм бэ лээ. Миний одоо бодсоор нөгөө сүнсээ сонсож чадахгүй байгаа мэдрэмж маань ерөнхийдөө одоо энэ тарих гэдэг зүйлд хит автаад тий хит тархины мэдлэг оюун тэр итгэл үнэмшил гэдэг зүйл маань сүнсний одоо мэдлэг одоо сүнсний мэдээллийг хаах одоо нэг юм эрчим энергийг бий болгож идэг гэх юм уу тий тэр сүнс гэдэг зүйлийн ингээд одоо бидэнд ингээд холбогдож ойлгуулж ингэж өөрийгөө олоход тусалж тий яах тэр толгойныг ингээ хааж идэг орсол гэх юм уу тиймэрхүү байдлаар ойлгох юм. Чиний бодлоор сүнс яг хаана үдэ? Миний бодлоор болохоор зүрх сэтгэлд л байгаад байна. Тий. Басаа тэр зүйл хаагдахгүй. Тэгээ харж болдог юм бэ бас. Одоо чи ихтэй сүнсээ сонсож чаддгүй. Ер нь сонсдог болсон. Тий. Нэг байнгын одоо ер нь ингээд сүнс одоо сүнсний сэрэлт болоод те энэ сүнсээ сонсоод ирэх болгонд энэ миний бүхэл одоо үннийг илчилж гаргаж өгч байгаа зүйл байгаа байхгүй энэ миний сүнс гэдэг зүйл тий чи ингэж одоо алдаад байна штэ чи ингэж зовоод байна штэ чи ингэж нэг одоо энэ амьдралыг буруу туулаад байна штэ гэдэг зүйлүүдийг маань ингээ илчилж гаргаж өгöd байгаа байхгүй тэгээд тий зүйл маань яалтчгүй дотоод маань сэтгэл зүрхнээс минь тийштэй үнэхээр тийштэй гэдэг мэдрэмжийг өгöd байхаар чинь хүн яаж нэг худлаа гэж бодох юм бэ тийм үстэй тий тэгэнгүүт л ингээд тэр дотоодоос маань л надад юм мэдрэмжийг өгөөд те чи одоо ингэж буруу яваад байна. Эсвэл энэ одоо энэ ингэж цовж байгаа мэдрэмж чи ингэж юусэд байна штэ. Чи одоо энийг ингэж засаач. Ингэж одоо юу байгаа чи. Эн чинь ийм учирдахтай зүйл шүү дээ. Чи ийм болохоор л ингэж зовоод энийг зовлон гэж хүлээж аваад байгаа штэ гэдэг ойлголтуудыг маань ингээд дотоодоос маань мэдрэмжээр ч өгж जैन те бодлоор ч өгж जैन. Энэ зүйлүүд маань ингээд сүнстэйгээ харилцаж байгаа зүйл. Сүнсээ сонсож сурна гэхээр яг яа сонсож сурт юм бэ? Одоо жишээ нь бид нар чинь угаасаа сүнсээ сонсдог хүмүүс байгаа л бах л та. Тэг чи ингээл нөгөө мэдрэмж гэж яриад байгаа шүү дээ. Тэг мэдрэмжээр сонсд юм яг яа сонс? Би энэ чиний л арга шүү дээ, чиний л. Ер нь хүн өөр байгаа шүү дээ, тий. Гэхдээ би ер нь ингэж олж мэдэж авсан гэх юм уу? Одоо нөгөө нэг сүнстэйгээ холбогдно гэдгийг бас л нэг юм тий айгүй бас л нэг хөнди одоо нэг том зүйл нэтээр ингэж төсөөлж явж ирсэн. Тэгэл ингээл одоо ингээ бодоол одоо мэдрэмжээ аваад энэ маань л энэ холболт юм байна гэдэг одоо хэлж байгаа сүнстэйгээ холбогдож байгаа зүйл юм байна гэдгийг мэдрээл ойлгоод ирэх тусам хүн угаасаа төрснөөсөө хойш тий одоо хүртэл ер нь л ингээ холбоотой бэж идэг юм байна л да. Тэр мэдрэмжийг хүмүүс ер нь ингээ нэг хүн зөнтэй байдаг гэдэг нэг тийм байдаг шүү дээ тий. Тэр шиг угаасаа хүн зөнтэй байдаг юм бэ. Тэр зөндөө хүн эзэж итгэдэг хүн байна, итгэдэггүй хүн байна. Тийм. Тэр нь айгүй одоо нэг тод мэдрэгддэг хүн байна, мэдрэгдэггүй хүн байна. Тэрийг барьж авдаг хүн гэж байгаад байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө ингээ ажиглаад эн чинь энэ миний холбогдож байгаа юу юм бэ гэж бодоход би угаасаа ингээ хүүхэд байх та тий. Одоо 10 жил ч вэ, их сургуульд ч вэ, амьдрал дээр гараад ч вэ. Ингээд өөрийн мэдлгүй ингээ мэдрэмжийг өөрт мэдрэгддэг мэдрэмжээ ингээд барьж аваад дагсан үе байдаг. Тэрийг дагаагүй ингээд сүсгүй хай тоохгүй харагдсан зүйл байдаг. Тэрэн дээр ямар зүйлүүд алдсан байдаг, яагаад ингэсэн байдаг гэдгийг ингээд ажиглахад байж идэг зүйл байна. Тэнгүүд хүн ерөөсөө энийг ингээл сүнс гэдэг зүйл амар зүйл энэ стад ямар ч тийм зөвхөн л тийм нэг юутай хүмүүс л талтыг хардаг, талттай холбоотой тийм зөвмж мэрэгчлүүлэгч хүмүүс л мэддэг үзүү яадаг зүйл гэж тийм боддог боловч тэр зүйл зүгээр л хүний дотоодод өөрийнх нь онцлог чадвар хүн чанараар өөрөөр байж идэг юм байна. Угаасаа мэдрэгдэж байдаг юм байна. Тэрийг зүгээр л хүн өөрийнхөө итгэл үнэмшилтэй өөрийнхөө одоо нэр сүудэр гэж нэрлэгдэж байгаа тэр тархины мэдлэг айц тийм зүйлүүдээр л хаагаал үгүйсгэж идэг юм.
Тийм л зүйлийг олж авсан. Тэгэхээр сүнсээ сонсно гэдэг нь зөв сонгол сонсох юм биш үү те? Тийм ер нь л гэж хэлэх тэр юм. Тэгээд нөгөө цацаа маань ингээд нөгөө сүнсний тандалт илгэснээс хойш ингээд сургалтанд суугаад тэгээд өөртөө холбогдоод өөрийгөө сонсоод амар амгаланд оршоод ирэхэд зөв сонго илүү сайн сонсдог болсон юм байна л гэж би ойлгочлоо. Тэгээд зүүн совин нь л гийнх нь өгж байгаа чиглэл сүнснээс нь ирдэг юм байна. Тэгээд тэргээ дагахаар л их амьдрал аятайхан болоод байна л гэж л ойлголоо. Тий, тэгээд тэрний чинь хажуугаар бас их зөндөө юм болж байгаа юм чинь бас нэг юм өөрийнхөө зөвг мэдэрдэг болоод тий илүү ингээд одоо сүнстэйгээ холбогдоод илүү ухамсарт хэлээд илүү гүн ойлголтуудыг ойлгоод ухаарад ингээд юу яах тусам тий ингээд дотоод руугаа улам ингэж чимээлж гүн төвлөрч энэ зүйлүүд рүү ингэж гүн ороход өөрийн сүнстэйгээ холбогдохоос гадна өг дээдсүүд тий өг дээдсүүд ураг удмынхаа тэр одоо онгод тэнгэрүүд тэр зүйлүүдтэйгээ хүртэл холбогдсон болдго юм гэдэг. Холбогдоод үнэхээр заримдаа ч бүр итгэхгүй энэ үнэхээр үний юм уу гэж бодогдмоор зүйлүүд тий үнэхээр одоо гайхамшигтай гэдэг тийм хийж хэрэглэж болохоор тийм зүйлүүд хүртэл аягүй тохиолдож байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө энэ одоо яагаад би энэ хар сүдэр одоо сүдэр гэж нэрлэгдээд байгаа энэ айдсын мэдрэмжүүд энэ тийм доод давтамжийн одоо нэг зан төлөвүүд тэр зүйлүүдийг яаж би засах юм бэ гэдэг ухааныг миний сүнснээс гадна миний тэр үг дээдсүүд тий миний тэр ураг удмын онгод тэнгүүд надад хэлж өгч байгаа. Тэр болгон маань хэлж өгөх гэхээсээ илүү тэр дээдсүүд маань надаар дамжуулж тий намайг засангаа ураг удмаа засаад тий бусдад тий нийтэд өгч болох тэр өөрийгөө засаж өөрийгөө гоё болгох одоо зарчмаар гэх юм уу тэр эрчим энергиэр бусдыг бас засаж болдгийм байх гэдэг тэр маш том өгөгдөл чадвар тэр нэг юм одоо нэг бэлэг гэж хэлэх юм уу те надад ирсэн бэлэг тэр зүйлүүдийг авч үзсэн хэрэгжүүлж байна гэх юм уу тийм болж ирсэн. Тэгээд ирэнгүүт би үнэхээр би ийм зүйл хизээж болно гэж төсөөлөөгүй ийм зүйл рүү орсон чинь бүр тэр зүйлээс бүр юм хальсан зүйлүүд рүү ороод ирсэн. Вау. Тэгвэл нөгөө юу одоо ингээд нөгөө янз бүрийн чадвартай болсон юм тий. Тий одоо чадвартай л болсон гэх юм ба тий одоо нөгөө сүнсний хандлтаарч дээр өгөгдөл чадвар одоо сүнсний өөрийнх нь өгөгдөл чадвар юу юм бэ гэдгийг нь хэлж өгдөг гэдэг чинь шүү дээ тий. Тэр зүйлүүд маань өөрийнхөө тэр доодис буюу тэр хар сүдэр айдас бүх тэр шарах юу гэдгийг тэр зүйлүүдийг ингээд давж туулах замаар тэр чадвар бүх юмыг ингэж эзэмших тий тэр урсгал эрчим энергийн төвшөнд очих боломжууд нэгдэж идэв юм бэ. Энэ бол ингээд зөвхөн надад тохиолддог зүйл биш. Бүх хүнд нэгддэг зүйл байгаа байхгүй. Хүн өөрийнхөө л тэр одоо нөгөө давах хэвээр даваа гэдэг зүйлүүдээ л даваад тий зовлон гэж мэдрэгдээд байгаа тэр зүйлүүдийг л зовлон бишээр туулаад ойлгоод ухаарад ирэх ухаарах тусам хүний ухамсарт хэлээд илүү гүн дал ертөнцийн рүү орж тэр гүн ойлголтуудыг ойлгож тайлах чадварууд нэмэгдэж идэг юм бэ. Угаасаа хүсээгүй. Тэрийг заавал ингээд мэрэг төлөгч байдлаар ухаж ойлгохч тийм өгөгдөл чадвартай ч хүн байна. Зүгээр ярьж байхдаа л хүнийг ингээд юу ажиаддаг тий одоо хүний хэлж өгч яадаг тэр алдаагийн засах тэр мэдээлэл юуг нь өгч чаддаг тийм зүйлүүдийг хүртэл ингээд авч идэв. Өөрийнхөө онцлог мөн чанараараа л тэр зүйлийг хүлээж авч ингээд юу авч идэв. Нөгөө хүн болгон адилгүй хөлөг болгон жаргаагүй гэдэгтэй адилхан. Хүн болгоны сүнснийх нь өгөгдөл нь ч гэсэн тусдаа авьяас чадвар нь ч гэсэн ондоо юм байна тий. Харин ер нь тийм ба. Тэнгүүд одоо ингээд хүмүүсийг ингээд анзаараад яриад ингээд яхаар яг л би ийм болох юм бэ гэдэг өнцгөр зарим тохиолдолд орж ирдэг одоо сонирхож юу яадаг хүмүүс байна. Тэгээд ингээд яагаад ийм болохгүй байгаа юм гэдэг тийм асуултууд хүртэл гарч ирж байна тий. Тэгэнгүүт энэ зүйл маань өөрийнхөө онцлог мөн чанарыг ойлгоогүй болохоор бусадтай ижилсүүлэх гэдэг ихээр тэр бас нэг өөрийнх нь нэг давж туулах хэрэгтэй тий ойлгож ухаарах хэрэгтэй нэг өөрийнх нь юу хадах байхгүй одоо нэг бас нэг сүдэр тал гэх юм уу тий тэрийгэ ойлгоод ирэнгүүт
жинхэнэ өөрийнхөө мөн чанараар, өөрийнхөө онцлог давуу талаар тэр зүйлийг эзэмших боломж нь. Одоо нөгөө бид нар чи хүүхдүүдэд өсөхдөө хооронд нь уралдуулаад 1 2 дугаар байр эзлүүлээл. Тэ одоо чи тэрэн шиг байж чадсангүй тэгэл аав ээж нар ч гэсэн дутаж болохгүй шүү гэх. Тэгж амар өсөгдөг нь угаасаа тэр нэг том болоод өөрийгөө хүнтэй харьцуулаад нэг юм санаагаар унаад идэх штеп. Би чадахгүй байна. Тэгвэл тэгэд ах бүр ямар ч шаардлагагүй угаасаа цаанаасаа ондоо юм чинь тий. Зүг. Одоо чиний хэлсэн санаа юм. Тий яг тэр чинь одоо яг ингээд бас задлаад ингээд яах юм бол бас нэг том ойлгох юм байгаа байхгүй. Энэ юу юм бэ гэдэг тэгэхээр нөгөө ялгамж үзэл хэлдэг шүү дээ хүмүүс. Ялгуурт энэ ингээд хүүхдүүд ч тий орчинд ч тэр ялгуурлан гадуурхалт гэлдэг тий. Ээж аавуудын хувьд ч хүүхдүүдээ ялгаад өсгцэн гэл нэг юм яриануд байгаа гэдэг шүү дээ. Тэгэл бид нар ч гэсэн өөрсдөө би өстэй багтаа амар ялгуулж өссөн гэлдэг шүү дээ. Тэр маань яагаад ийм ялгамж үзэл гэдэг зүйл бий болоод тий би ингээд бустай адилхан болох гэж чичрээл энэ намайг адилхан яасангүй одоо аав ээж маань намайг ингээд ах ихтэй маань адилхан үзээд адилхан өсгөхгүй гэх юм гомдлын тийм яриа байдаг шүү дээ. Тэр маань яагаад тэгсэн бэ? Тэр маань хүртэл надад хүртэл байдаг. Энэ бол угаасаа над гэхгүй бүх хүнд байдаг зүйл байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр юу юм бэ гэдэг ингээд ухаад ойлгосон чинь хүн ер нь угаасаа л давтагдчихгүй онцлог тий ялгаатай юм байна л да угаасаа. Тэгсэн чинь хүнээ ингээд ялгаатай давуу чи ийм онцлог мөн чанартай шүү гэдэг тийм ойлголтыг өгөхгүй болохоор хүн өөрийнхөө тэр онцлог давуу ялгаатай мөн чанараа хайгаал байдаг тэр үйл явдал юм байна л да. Хайгаал хин нэгнэр хилүүлчих гээл те өөрөө ч тэрийг ойлгож авч чадахгүйгээр бусдаас өөрийгөө ялгуулчлаа гэдэг зүйлээр өөрийгөө ялгаатайгаагаа мэдрэх гэдэг тийм одоо бас тогтомж байгаа. Тэгсэн чинь ингээд юу анханасаа би ингээд өөрийгөө яагаад намайг ингээд нэг адилхан ялгаатай гэж яхаар адилхан л одоо би нэг эмэгтэй дүүтэй адилхан л эмэгтэй байхад яагаад адилхан өсгөж өгөн бол гэж боддог байсан байхгүй. Тэгэл манай дүүгэл дүүдөө чи их чинь юм байж гэж байнга тэгэж өсгөцсөн байхад би тэрэнд нь л ингээд гомдоод өссөн байгаа байхгүй. Тэгтэл тэрийг би ингээд гинт бодохгүй яагаад намайг ер нь ижлэн ингээд адилхан өсгөжгүй ингээд ялгаатай өсгөцсөн бол гэж нэг жоохон ууралмаар гомдмоор тэгэл бодоод хэлсэн чинь за тэгвэл бодъё. Ялгаатай биш ижлэх үсгий гэл тэгэхэд бодсон юм л тий бодож байгаа гэсэн чинь. За би яг ингээд дүүтэйгээ адилхан болъё гэж бодъё гэл ингээд бодсон чинь дүүтэйгээ адилхан болохоор би яах юм? Би дүүтэйгээ адилхан байх юм бол би энэ манай ээж ихч дүүс гэдэг хоёр хүүхэд төрүүлж яах юм бэ тийм үстэй. Ганцхан хүүхэд төрүүлэхэд л тэр чинь адилхан хоёр хүүхэд төрүүлээд яг яах юм тийм үстэй тий. Тэгтээ тэрийг л ойлгох юм байна л да. Тэгэхэд одоо жишээлбэл ээж маань намайг чи ихчээ төрүүлээд ингээд өссөн одоо төрчихсөн. Тэгээд ихч хүн гэж дүүгээсээ ийм байдаг юм аа минийхөө ингээд ийм байдаг учраас чи ихч гэж дуудагдаж байгаа шүү тий. Чи дүүгээсээ ийм онцлог давуу талтай ийм юмараа чаддаг аа. Дүү чин чамаас тийм юмараа ялгаатай. Чи дүү чин чамаас сүүл төрсөн учраас дүү гэж нэрлэгдэж байгаа маа жижигхээ. Жоохоо гэдэг ийм ялгаатай байдлыг нь ялгаад анханаас нь ойлгуулсан бол би дүүтэйгээ адилхан байх гэдэг шаардлагагүй юм байна л та. Тэ? Намайг ялгаатай өсгөчлөө гэж гоморхоод ах шаардлагагүй байсан юм бэ гэдэг ухаал орчиж байгаа. Тэнгүүд би чинь бас одоо хүүхдүүдэд тэгвэл амар ялгаж өсгöd байгаа чинь зүгээр ялгаатай хин би ойлгуулж өсгөх ёстой юм биш тий. Тэ? Энэ тэнд би хин нэгнийг одоо найзуудыгаач тэр ингээл ялгаал чи хөөхөн чи амар яриасаг чи айгүй даруухан гэл ингээл ялгаад байдаг маань тэр хүний л онцлог мөн чанар байхгүй. Тэрийг л тэр хүнд амар гой тодтогоод гой өөрт нэг юм гой сэтгэл ханамж өгөх байдлаар ойлгуулчих юм бол тэр хүн ялгуулчлаа гэдэг мэдрэмжийг авахаа болчихд юм байна л да. Тийм л ойлголт байдаг юм байна гэж ойлгож байна. Харах үнцгийн л асуудал юм биш үү? Тийм бас л харах үнцгийн асуудал байгаа байхгүй. Ойлгох ухаан л байгаа байхгүй бас л тий. Тэгсэн чинь манай цацаа ямар чадвартай байсан? Ямар чадвартай байна одоо юу хийж байна? Одоо миний чадвар гэх юм уу? Ер нь бол ийм бас ингээд ухамсарт хэлэх явдал үйл явц процесс донд ингээд хүний ингээд хэмжээс ингээд ахиж явж идэг юм байна л да. Тэгээ хэмжээс болгон дээр надад ингээд дээдсүүд төлөвүүд буудаг байсан.
тэр хэмжээстэд надад ямар ойлголт, ямар ухаарлал өгөх гэж байна вэ? Би энэ хэмжээстэн дээр би юу ойлгож ухаарчих юм бол дараагийн хэмжээст рүү орж болох вэ гэдэг тийм ойлголтууд явагдаад байдаг юм байна гэдгийг анзаарсан баггүй. Тэгээд тэр хэмжээс болгон дээр бууж ирж байгаа дээдсүүд маань надад ингээд амар том ухаарал, маш том сургамж гэх юм тийм зүйлүүдийг ойлгуулад тэр зүйлүүдийг ингээд үйл гэдэг зүйлүүдийг хийх явцдаа надад ойлголтуудыг өгч ирсэн. Тэгээ би тэр ингээд орж ирж байгаа дээдс болгоныхоо ингээд чадвар чадамжийг ингээд ойлгож ухаарах тусам би ийм юм ингэж бусдад өгч чаддгийм бэ. Би ийм зүйлээр би бусдыг ингэж зовлонтой тэр сүүдэр гэдэг байгаа зүйлээс нь ангижруулж чаддгийм байх гэдэг юмнууд ингээд ойлгоод яваад байх тусам ингээд миний хэмжээсүүд дахиад ингээд өөрчлөгдөд байсан. Тэгээ яг нэг хэвийн чадвар дээрээ баригдаад байхгүй тий. Гэхдээ тэр чадварууд ингээд надад ингээд суугаад яваад байдаг. Илүү хөгжөөд яваад байсан гэх юм. Тэгээ тэр донд би одоо юу хүмүүсийн тэр хар эрчимгээд байгаа хар сүүдэр гээд байгаа зовлон гэж мэдрэгдээд байгаа тэр хүлээс ба класс гэж нэрлэгдээд байгаа тэр юм зовоогоод байгаа тэр мэдрэмжүүдийг салгах тийм үйлийг хийдэг тийм дээдс бууж ирээд тэрийг ингээд хар эрчмийг нь сорж авдаг тийм үйлтэй дээдс бууж ирж тэр зүйлүүдийг бас хийж хийсэн. Тэгж яхтаа тэр ойлголтыг аваад энэ хар эрчим гэж юу юм бэ? Сүүдэр гэж юу юм бэ? Тэр сүүдэр дээр антны чөтгөрч тэр ингээд байгаа нэгдээд байгаа зүйлүүд юу юм бэ гэдэг ойлголтуудыг тэр зүйлүүдийг өгч байгаа байхгүй. Тэр дундаас тэр зүйлүүдийг ойлгочхоор тэр зүйлүүдийг ч бас хайрлаж болох юм биш гэдэг бас нэг нөгөө хайрынхаа ойлгомжийг ойлголтыг авчиж байгаа. Тэгээл байжсэн чинь дараа нь дахиад юу болсон гээл ингэсэн чинь би өөрийнхөө урд насны тууллуудыг харж эхэлсэн. Одоо санаж эхэлсэн гэх юм тий. Тэр зүйлүүдийг ингээд тайлаад тэр зүйлдээ одоо хүн чинь урд наснаа хүртэл ухаарлаа аваагүй байжгаад тэр тууллаа дуусгачаар тэр ухаарлаа аваагүй тэр эрчим дараагийн төрөл авалтан дээр давтагдчихийд юм. Тэр нь хүний үеийн үүр болоод явж идэм юм. Тэ? Тэгэнгүүт тэр зүйлийг нь тэр урд насныхаа тэр юмыг санаад тэр зүйлээсээ ойлгох ухаарлаа аваад тэр зүйлийг ингээд тэр урд төрөл авалтынхаа ойлгоогүй ухаарлыг авах зарчмаар одоо дараагийн төрөл авалтынхаа одоо туулыг засаж идэг гэх юм уу, засаж исэн гэх юм уу. Тийм зүйлүүдийг хийж исэн. За тэгээд тэндээсээ дахиад энэ үйл үүр гэдэг зүйл юу юм бэ гэдэг ойлголтыг авчиж байгаа. Энэ урд насны туулал гэдэг зүйл юу юм бэ? Хүн яагаад дахин төрөл авалт гэдэг зүйлийг хийдэг юм бэ гэдэг зүйлийг ойлгоод авчиж. Тэгээд явж исэн чинь ингээд ураг удмаас бас үйл үүр гэдэг зүйл бас ирдэг юм биш үү? Тэгэнгүүт тэр ураг удмаас ирдэг үйл үүрийг яаж тайлбарлах юм бэ? Гингүүд өөрийн үг дээдс болоод одоо бусад одоо хамт олонныхоо ч юм уу тий өөр бусдынхаа ийм ураг удмын туулал руу орж тэр ураг удмын тууллыг нь бас л ухаараагүй ухаарлууд л ураг удмын үйл үүр болж үр удамдаа ингээд өвлөгдөөд тэгдэд ирдэг байгаад байгаа байхгүй зан чанар болдог ч юм уу эсвэл энэ амьдралд зовлон болж ирдэг байгаад байгаа. Тэр зүйлийг нь тэр одоо тэр өв дээдсийнхэн тулал дээр нь очиод тий одоо очиод тэнд нь үйл хийгээд засах ухаарлыг аваад тий давхар тэгж үйл хийгдээд тэр тухайн хүний ураг удмыг засангаа би өөрөө тэр давхар ухаарлаа авангаа хажууд нь сонсож байгаа хүмүүстэй ухаарлал өгөнгөө энэ үйлүүдийг ингэж хийж явж байхдаа дахиад энэ том ухаарлуудыг аваад дахиад миний хэмжээсүүд ингэ дахиад явж. Дахиад тэр дунд энэ одоо бас нэг лус савдгийн одоо лусын хорлолтой гэлдэгдэг шүү дээ. Тийм зүйлүүдийг хүртэл бас яагаад энэ лусын хорлол гэдэг зүйл бий болдгийг, энэ лус яагаад хилгэндгийг, энэ савдаг гэдэг зүйл юу байдгийг, энэ бүх зүйлүүдийг бас дахиад бас ойлгох ухаарлыг маань өгөндөл бас л тэр лус савдгийн үйлдэл дээдсүүд маань бууж ирээд үйл хийгээд явах хугацаанд би ойлгоод ухаараад дахиад хэмжээс ахаад ингэж явсаар байгаад бүр айгүй олон зүйлүүдийг ингэж тайлаад ухаад ингээд явсаар хагаад одоогийн миний ирсэн төвшин болохоор юу юм бэ гэдэг ингэсэн чинь тэрийгээ би өөрөө ч ингэж тандж байгаа энэ давхар багшаараач тандуулж нэмж ингэж зарим нь итгэхгүй шүү дээ. Ингээд дахиад надад орж ирж би орж ирж байгаа мэдээллийг заримдаа энэ яг үнэхээр үний юм болов гэж баталчмаар санагдангуудаа багшаасаа ч юм уу эсвэл нөгөө хамт олонныхаа бас чаддаг зөмнөө мундаг чадвартай найзуудаасаа ингээд асуугаад баталгаажуулаад авч яхад бүр ингээд маш том ингээд үйлүүдийг хийгдэж байгаа. Бүр ингээд ганц зөвхөн хувьдаа биш. Нийтэд те энэ хүн төрлөختөнд хүртэл энэ үйлүүд над дээр бууж ирж байгаа тэр том өв дээдсүүд маань ингээд бүх хүн төрлөختийн тэр
яг адилхан зовж байгаа зовлонгийнх нь эрчмүүдийг тайлах тийм зүйлүүдийг хүртэл хийдэг. Тийм юмнууд явж байна. Тэгээд би одоо ингээд өөрөө одоо миний ирсэн төвч юу юм гэсэн чинь ерөнхийдөө ийм маш их ойлголт ухаарлуудыг авснараа би ингээд энэ ойлголт ухаарлуудыг бусдаа түгэх үйлдэл дээдсэн маа надад болж ирсэн гэх юм уу. Илүү ингэж хүмүүсийн ухамсарыг тэлэх, ухамсарт нь ухаарлыг нь ойлгож ойлголтуудыг нь өгөх, тий? Би өөрийнхөө ойлгосон өнцгөөрөө ойлгосон ухаарлуудаараа бусдыг сэрээж, тий? Бусдыг сүнснийх нь өвдөлт нь аваачиж, сүнснийг нь сэрээж, сүнсэн дээр нь аваачиж байхдаа энэ ухаарл ямар утга учиртай зүйлийн ухамсар тэлэн гэдэг ямар чухал зүйл юм бэ гэдэг зүйлийг ойлгох тийм одоо үйл хэрэгт орсон гэх юм уу. Тэгээ одоо ингээд яриад явж байгаа маань энэ бас нэг юм илэрхийлэх юм. Сайн нөгөө ярьж штэ тий. Үлийн үр гэж байдаг юм аа. Тэгээ ингээд нөгөө дараагийн төрөл дамжаа явчихдаг гэдэг. Яг тэгтээ үлийн үр гэхээр угаасаа нөгөө нэг юм хийцсэн тэрнийх нь үр дүн л гэсэн үг штэ. Тэр хийсэн юмнийх нь үр дүн хийсэн юм нь юу ч хийж болдог байна. Тэр бүр сайн талаараач байна, муу талаараач байна, үйлдэлч байна, сэтгэл санааны хямрал одоо энэ бодсон одоо атаа жөтөө шунал юу гэдгийг те тэр бүгд үлийн үр болж тавьчихдаг. Юу ч хийж болно. Энэ үйлдэл үйлдсэн үйлдэлийн үр дүн л одоо дараа төрөл болоод үр удамдаа очиж байгаа. Сайн зүйл хийсэн бол адилхан үлийн үр нь болоо л яадаг. Хүн үлийн үр гэхээр л амар муухай зовлонтой зүйл гэж л ойлгоод байдаг. Тэгтэл энэ үлийн үр гэдэг зүйл сайн талаараач бас өгдөж өгч идэг. Юу ч байж болдог юм. Тэгэхээр ухаарлаа авна гэдэг нь одоо юу гэсэн үг юм? Одоо ухаарлаа авна. Одоо энэ хүн болж төрөөд ирэхээр нэг юм даатгалтай итэг гэдэг байгаа шүү дээ. Учир шалтгааныг ойлгоно гэсэн үг юм уу? Тий, одоо энэ үлийн үр гэж ирээд байгаа энэ зүйлийг ухаараагүй, ойлгоогүй юм ойлголтоо авах хэрэгтэй байхгүй. Энэ яагаад одоо жишээлбэл ингээд миний амьдралд нэг юм давтагдаал нь шүү дээ. Нэг юм эсвэл нэг юм тавгүй байдлыг үүсгээд нэг хүнээс авдаг харилцаан дээр нэг юм тавгүй байдлыг үүсгээл гэсэн мөртөө тэрнээс би ингээд яагаад энэ ингэж байгаа юм бол гэдэг юмыг ойлгож ухахгүйгээр энэ ядаргаатай ингэчлээд гिचлээ ингээд зүхтаал байхад дараа өөр газар хаач очисон өөр дүрээр өөр нөхцлөөр тэр зүйл дахиад автагдчихдаг. Яагаад адилхан мэдрэмж өгөөд тэр маань ухаарл гэдэг зүйлээ энэ үйл явдал болж байгаа үйл явдал чамд юу ойлгуулах гээд байгаа юм бэ гэдэг ойлголтоо авахгүй байгаад ахаар давтагдаад байт юм байна л да. Тэр чинь яг үлийн үр болж байна. Ингээд цаашдаа дамжигдаад. Уг нь энэ туулал дунд чинь ч бас ингээд чи ухаарчхал ингээд үлийн үр болохгүй юм бэ штэ гэдэг юм уг мессеж өгөөд идэг. Хүн тэрийгэ барьж авдаг ойлгодог байна. Тэрийг ойлгочих юм бол тэр зүйл тавираад дахиж давтагдхаа болчдөг. Мэдрэмж өгж байгаа мэдрэмж нь өөрчлөгдчихдөг. Таагүй мэдрэмж өгөхөө болчдөг. Тэрийг ингээд анзаархаж болчдөг. Тэр зүйл бий болж исэн чинь Ирак зохио болчдөг. Тэгээ түрүүн бас ярьж штэ нэг уул усны лус авдаг байт юм бэлээ. Тэгэл ус авдгийн хорлолгээ болчт юм бэлээ. Тэр талаар ойлгосноо жоо хуваалцаж. Одоо ингээд хүн зүгээр л өөрийнхөө жишээн дээр л тий. Юуны чинь хүн өөрөө байгалийн угаасаа нэг хэсэг штэ. Тий. Тэгсэн чинь энэ хүн одоо хүн төрөлхтөө өөрөө болохоор байгалыг юусэн нэг юм бас нэг тусдаа гэж зүйлээ болгоод тийм болгочоод байдаг. Хүн байгаль байж ээж хүн байж идэг, хүн байж ээж байгаль байж идэг байгаа байхгүй. Тэгсэн чинь хүн болохоор энэ байгалыг өөртөө бүтээсэн юм шиг хаягддаг. Тэгээд энэ бүх байгалийн энэ мод цэцэг ургамал уулус юу гэдгийг бүгд эзэнтэй байж идэг. Одоо хүн сүнстэй гэдэгтэй адилхан. Тэр бүгд бас эзэнтэй байж идэг юм байна л да. Тэгээд тэрийг одоо хүн байгалийн тэр цэцэг навчийн тэр ялгаруулж байгаа хүчил төрөгчөөр амьсгалж байгаа байж тий. Газар шороон дээр нь гიშгэж тий. Тэр шин тижээлээр нь хоол тижээлээ боловсруулж хоол болгоо авч идэж өсөхгүй амьдарч ийж тий. Энийгээ мэдгүй одоо нөгөө байгалийн гинтэйгээд тий ургамал ногоог устгаж үг ирүүлээд гэдэг юм уу тий. Уул усыг ухаад тий ямар нэгэн ус уул усандаа хүндэтгэлгүй харьцдаг ч юм уу. Тэр эзэнгээд байгаа тэр байгалыг одоо онгон зэрлэг байдлаар нь хамгаалж авч үлдэж тэр хүн төрлөختнийг ингэж гоё одоо нөгөө хүчил төрөгчөөр нь хангаж бас бие биендээ өгч авддаг энэ байгалийн тогтолцоог ингээд хэвээр нь байлгахын тулд байж идэг эздийг гомдоох үйл явдал хийхээрэл тэр л ус савдгийн хорлол гэдэг зүйл болдог байна. Тэгэхээр яахаар гомдчих тийм бол. Одоо миний нэг жишээн дээр одоо ингээд юу байгаа хгүй одоо нэг би бол өөрийнхөө тулсыг ухахгүй ингээд одоо найзынхаа нэг тулсыг ингээд яасан чинь цусын хорлол
гэдэг ч байгаа байхгүй. Тэрэн дээр одоо юу гарсан надад эхлээл ингээ охин маань өгдөг байна гэх юм аа тэгэхгүй. Тэгээ чи нэг тандаатгаач гэдэг юм тэгэхгүй. Тэгээд за гэдэл тандсан чинь надад юм үзэгдэж байгаа байхгүй. Энэ жоох охин нь 5-6 сартай байсан шүү дээ. Тэгээд ингээд амар их ингээд нус ингээд зэрэндээ яагаад ингээд амсгаж чадахгүй ингээд бүр амар тавгүй ингээ халуураад 2 онлоо ерөөсөө зүгээр болтгүй. Тэгээ эмнэлэг явах гэсэн чинь миний мэдрэмж тэр маань ч бас өөрөө бас бидэртээ цуг ингээ мэдрэмж авцсан юм байгаа байхгүй. Тэгэхэд юу яагаад байна? Мэдрэмж нь ингээ эмнэлэг явахгүй юм шиг санагдаад байна. Нэг үйл хийх шаардлагатай юм шиг байна гэж байгаа байхгүй. Тэгээ хоёлаа хамт үйл цуг хийя гэдэг юм. Тэгээд хамтсан чинь ингээд амар хамарнаас нь надад юу харагдаж байгаа гэсэн чинь хамарнаас нь ингээд юм нэг могоо гарч ирээд ингээд бүр юм ногоон өнгөтэй туяа тэр нь тийм таатай мэдрэмж төрөлгүй л байгаа юм л да. Тэгээд ийм хар өнгөтэй могоо гарч ирээл бүр ингээд миний нүдний өмнө орж ирээл амар юм хилхэнсэн уурсан тийм мэдрэмжтэй гараад ирсэн. Тэгээд ингээд хүүхдийг нь ороочихсон. Ингээд хүүхдийн хамраараас нь гарч ирээд ингээд хүүхдийг нь ороогоод ингээд хүүхд дээр нь байгаад байгаа мэдрэмж надад харуулж байгаа байхгүй. Тэгээд найзаа нэг ийм юм харагдлаа. Тэгээд ингээд лусын хорлол гэдэг үг орж ирээд байна. Тэгээд ийм юм яагаад ах юм гэд тэгсэн чинь маань гэж байгаа. Тийм яасан юу угаасаа юу байдгийг манай нөхрийн тал дээр ийм лусын хорлолтой гэж дандаа бууж ирээд идэгин буухад идэгин гэдэггүй. Тэр юм болов гэд. За тэгвэл хоёлаа дахиад ухаад үзье гэлж байгаа. Тэгээд дахиад ингээд өдрөө дахиад тандаал ингээд ухаад үзсэн чинь бүр одоо нэг ингээд товчлоод ярил л да айгүй тийм айгүй тийм урт юм болж байгаа. Тэгээд ингэсэн чинь юу болсон байсан бэ гэсэн чинь ингээд аавын талд аавын талд нэг юм одоо уулыг одоо усын хүмүүс юм байна л да аавын талын хүмүүс. Тэгсэн чинь ингээд дээр үедээ усын тэр нууд австай уул гэж байдаг шүү дээ тий. Тэр уулыг ингээд ухаж исэн юм байна. Тэгээд тэрийгээ тэгтээ зүгээр тэр уулыг хүмүүс угаасаа ухаалд авсан хэрэгж амьдэрдэг юм байна л. Тэгсэн чинь тухайн үедээ ингээд ямар ч тийм нэг юугүйгээр өөрөө ч мэдлгүй аваад арай илүү авцсан гэх юм уу. Тэгэнгүүтээ ингээд юу атсан хэрэгэлсэн юм хэрэгэлсэн. Одоо тэрийг нь одоо энэ тэрийг явах те зүгээр ер нь ингээд хэрэгэлсэн юм байна л да. Тэгээд тэр нь ингээд байх ёстой хэрэглэх хэмжээнээсээ илүү ихээр авцсан гэж орж иж байгаа байхгүй. Тэгээд ингэсэн гэл тэгсэн чинь манай найз нэрээ тийштэй тийм юм байгаа гэд яг ингээд батлаад өгж байгаа байхгүй. Тэгдэг гэл ингээд миний арсан зүйлийг батлаад ингээд өгч. Тэгээд ингээд явсаар хагаад энэ зүйл тэрнээс болоод лус нь ингээд хайлгинцэн байна. Тэгээд энэ лус ингээд хайсаар байгаад ингээд охин дээр нэрсэн байна гэж байгаа. Тэгээ яаж ирсэн гэсэн чинь урд оройн нь одоо тэр охиных нь одоо нөхрийнх нь одоо юу их чинч гэлүүнийг хүн ирсэн байж таараад тэр хүнийг тавьчаад авчихсан. Тэнгүүд тэр найз маань өөрөө тэр үйлийг хийж чадах хэрэгтэй учраас нөгөө нэрхэл нь орж ирээд те энийг одоо үүлээ бараач одоо миний гомдлыг тайлж өгч гэдээ ороод ирсэн гэсэн юм хэлээ. Тэгэнгүүт тэр зүйлийг ингээ хамтраад ингээ тэр найз маань өөрөө хийгээд би ингээ харж тандаж өгөөд тэр үйлийг хийлгэж байгаа байхгүй. Тэгэхэд тэр ингээд охиных нь одоо энэ миний гомдлыг тайлахгүй бол ингээд охиных нь юу гэрн юу ашиг гэдэг. Тэ амаар нь хамын авах гэж ирсэн гэх юм. Тиймэрхүү байдлаар. Тэгээд ингээд яасан чинь тэр зүйлийг ингээд тайвшруулад энэ юг лусын хорлол гэдэг зүйлийг ингээд тайтгаруулад аргадах зүйлийг ингэж маш их хайрлж ойлгож те үнэхээр таны зөв одоо энэ буруу үйлдэл байж гэдэг ойлгох тухайлуудыг авах зарчмаар тэр лусын эзнийг хайрлах зарчмаар тэр одоо нөгөө өршөөл гоох зарчмаар тэр үйл хийгддэг юм байна л да. Тэгэхэд тэр лус гэдэг зүйл бүр үнэхээр гайхалтай. Тэр бидний одоо нөгөө уучлалт гойж өршөөл гойж байгаа тэр эрчмийг ингээ хүлээж авч байгаа тэр мэдрэмжийг орчиж байгаа. Бүр амар нэг хайрлагдсан мэдрэмжийг надад өгж байгаа байхгүй. Ямар агуу хайр вэ тий. Ингэж их гомдсон байжээж тий. Надад тэр уулыг ингээд ухаад ингээд зөмлөд авцсан тийм харагдаж байгаа. Тэр ухцсан хэсэгтээ тэр лус гэдэг зүйл өөрөө очиод ингээд ийм гонигтай байдалтай байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэгэж өөрийнхөө хамгаалж исэн хайрлж исэн зүйлийг ингэж үнцэн авах болчаад гомдгоос өөр яах юм бэ гэдэг ойлгоод ухаарлууд орж ирээд ингээд ийм уйлмаар мэдрэмж хүртэл орж иж байгаа. Тэр лусын мэдрэмж нь хүртэл орж иж. Тэгээд ингээд өршөөл гуугаад тэр зүйлийг ингээд үйл хийгдээд ингээд явсан чинь тэр л устсан ингээд өршөөгөөд хайраа явж байгаа байхгүй юу. Тэр нь яаж харагдсан чинь одоо ингээд би хайрлж байна. Би та нарыг ингээд өршөөж байна гэдгээ ингээд хэлж байгаа юм үг ойлголтууд надад ингээд мэдрэмжээр орж иж байгаа. Тэгээд тэрийг нь дамжуулаад ингээд хэлэхэд одоо ингэж ойлголоо би ингэж уулуулсаа ингэж яах юм байна гэдэг ойлголтоо аваад ингэнгүү тэр лус өөрөө хүртэл өөрийгөө ойлгуулсан мэдрэмж авчингуудаа баярлж байгаа байхгүй. Тэгээд эргүүлээд амар том юм гоё өрөөлийн үгнүүдийг хэлээд би та нарыг ингэж хайр ивэлдээ багтааж авлаа.
үргэлж ингэж холоос ч гэсэн хайрлж ингэж хамгаалж явъя гэдэг тийм юм гоё өрөөлийн өгнүүд ингээ урсгаад ингээ гэрэл цацруулаад буцаж ингэж явах замыг маань ингээ гэрэлтүүлээд ийм зүйл бий болж байгаа. Тэгэнгүүт ингээ бүр нөгөө огших мэдрэмж гэдэг мэдрэмжийг өгч байгаа. Тэгээд энэ энэ лус гэдэг зүйл чинь хэр байд юм бэ? Аюул одоо гомдоочвол энэ зүйл чинь бүр хөөрхий аргагүй юм биш тий. Тэр лус гэдэг зүйлчээс амар юм байна. Ястаа нэрээ огширчвал ястаа гэдэг юм байна гэдэг юм хүндийгээр авч идэг байсан бол энийг чинь ингээ хайрлах юм бол бидэрт ч бас хайраа өгдөг зүйл юм биш тий гэдгийг ингээ ойлгож байгаа. Тэгээ бид нар ингээд бүгд байгалаагаа уялдаа холбоотой нэг юм биш тий. Ингэж нэг нэгэндээ өгч авч идэг юм байна. Тэгээ хайрлахаас өөр аргагүй юм байна гэдэг тийм зүйл болоо. Тэгээд бүр ингээд амар тийм тэр өдөржингөө тий тэр зүйл дуусны дараа ингээд миний биеэр тий манай найзын биеэр юм амар тийм гэгээлэг тийм гоё ирчмүүд ингээд нэг баяр хөөртэй нэг хүн юм аж аргад өмчхаар ямар байдал болдог үлээ. Тийм мэдрэмжийг төрүүлээд нэг өдөр өнгөрч байгаа. Тийм зүйл. Тэгвэл тэр чинь би бас одоо сая чиний яриаг сонсож байхдаа ингээ ойлгож байгаа байхгүй. Яг л өвгөөтэй аваатаа тэгэл нөгөө нэг хүн ингээд нэг айгүй хайрлал ингээл нандинжсэн зүйлийг нэг хүн хулгайлаад аваа явчихаар яаж лалиг байх вэ тийм ч тийм. Ямар ч хүн тийм. Тэгээ өөрөө хэрэгэлсэн юм хөр өөрөө чиргэлээгүй. Нөгөө нэг хүн ингээл нөгөө ингэдэгч бид нар ч гэсэн хөөс энд минь энэ нэг юм хэрэгтэй гэл ингээ бөмбөлгөж жал аваачаал өгч нөгөөт нь заас гэдэг хүн амьд өгсөн байл. Ямар үүдвэ гэдэг тэгээ гомдтогтал баг адилхан юм шүү дээ. Яг нөгөө нэг юу гэдэг вэ алдсан хүн 15 таа гэж нэг үгээд үлээх алдсан хүн 15 таа. Тий. Тэрэн шиг үнэхээр алдна гэдэг зүйл те хоосон мэдрэмж. Тэр нөгөө хайр гэдэг зүйл чинь бас яг л энтэй адилхан байхгүй. Нэг хайрлж исэн зүйлийг ингээ аваа ичгаар хүн яаж хоосордог вэ? Тэрнтэй л адилхан. Тэгээ хүн ээж хүн үр хүүхдээ алдвал ямар мэдрэмж авах вэ? Тэрнтэй яг адилхан л байна. Яг л өөрийнхөө үр хүүхдүүдтэй хайрладаг л тэр зүйл нь байгаа байхгүй. Яг ингэж тайлбарсан би өстө сонсож байгаагүй байна. Ийм л одоо нэг юм гоё мэдрэмжийг авч те хүү инхээр ийм байдгийн биш тэгэхээр нэг салахын аргагүй болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө яалтчгүй амьдрах одоо юу маань утга учиртай болчихлоо байгаа байхгүй. Тий. Нөгөө зовоод исэн мэдрэмж маань хүртэл заримдаа амттай болж мэдрэгдэж шүү дээ. Эн чинь ингэж л надтай л ингэж юм одоо тий ойлгуулж намайг нэг юм сэтгүүл нэг юм хүүшээ нэг юм бэлэг өгөх гээд штэ гэдэг шиг тий. Ойлгочвол би амар гоё болох гээд штэ тий. Бусдыг ойлгож ер нь бол тэр зүйлийг ойлгоод авах тусам бусдыг хүнийг ч ойлгодог болт юм байна. Энэ эд материал юу гэдгийг байгаль их дэлхий юу ч гэсэн хайрлах ухаан асуудаг байна. Тэрийг амттаа зовно гэдэг байгаа бо чи. Яаж амттаа зовдөг гинэ. Тэ одоо нөгөө бас нэг ийм гоё үгнүүд байгаа биз дээ. Цовлон бэжэж жаргал гэж утга учир одоо утга байна тий. Жаргал гэдэг зүйл бэжэж зовлон байгаад байна. Тэгээ нэг зовж исэн хүн жаргалын амтыг мэдэрдэг тий. Жаргаж байгаа хүн одоо нөгөө зовлон гэдэг зүйлийг ойлгодог. Одоо юу гэх юм зовлон гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг жаргаж байгаа хүн зовоод ирэхээр өө энэ зовлон юм биш гэж ялгаж ойлгох. Тэгэхгүй нэг л утга байгаад байх юм бол жаргал гэдэг зүйл ойлгохгүй байх байгаа. Зүгээр тэр зовлонч гэж мэддэхгүй зүгээр л байдаг зүйл болох гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан ханхуу ижиж гэрэл гэдэг ямиг мэддэг гэдэг шүү. Ханхуу ахгүй бол гэрэл гэдэг мэдхгүй шүү дээ. Тийм. Одоо нэг арга бэлэг гэдэг зүйл тийм. Арга бэлэг гэдэг зүйл чинь дотроо бүр маш том үгээ агуулгатай зүйл байгаа байхгүй тийм. Арга бэлэг дотор хар цагаан гэж зүйл байна, зөөлөн хатуу гэж зүйл байна, хатуу ширүүн гэж зүйл байна тий. Хатуу зөөлөн байдаг бол тий юу гэдгийг одоо цагаан хар цагаан тий нөгөө нэг бурхан чөтгөр юу гэдгийг тэр нөгөө хоёр туйлд бүх зүйлийг агуулсан байгаа. Энэ хоёр зүйл арга бэлэг ингэж тэнцвэртэй байж ахаараа бүх зүйл утга учиртай оршдог юм а гэдэг чинь энэ байгаа. Тий зовлон амттай хар зовлон гэдэг шиг тий тэр жаргал гэдгийг амсах гэж зовж үтсэн хүн жаргал гэдэг зүйл. Ямар гоё юм мэдээч баа цасагийнхаа ярианаас. Тэгэд чамаас нэг асуулт асуумаар санагдчихлаа хамгийн сүүлд нь тий. Одоо ингэж чи ингээл ийм сүнсний сэрэлт гэдэг замаар яваал одоо сүнсний сэрэлтч гэж хэлэх үү, өөрийгөө олгохч гэж хэлэх үү, сүнстэй холбогдохч гэж хэлэх үү бүгд л адилхан утгатай юм байна шүү дээ. Одоо ойлгож мэдсэн зүйлсээс ч юм уу аль би ингээд нэг чамаас асуугаагүй энийг л хүмүүст хэлчихээр аягүй чухал юм шиг надад санагддаг гэсэн юм байгаа юу? Одоо нөгөө ийм л надад бол яг энэ л үг орж ирж байна л да. Төрөлхөн
ухамсартай л амьдарч сурыг бүгдээрээ тий. Ганц би ухамсартай болоод яах юм бэ тий. Ганц би нөө ухамсартай амьдрын гэдэг маань ер нь утга нь одоо гэгэрнэ гэдэг утгатай нэгэнд үзэх байгаа байхгүй. Хүн гэгэрнэ гэхээр л нэг амар гэрэл цацруулаад амар бурхан төлөвт ороод бүр амар лаг болчих юм шиг л яриад байдаг. Яг угтаа бол гэгэрнэ гэдэг маань миний ойлгосноор хамгийн энгийнээс энгийнээр ухамсартай амьдрах л үйл явц байгаа байхгүй. Тэгсэн чинь ухамсартай амьдрын гэдэг маань яах юм гэсэн чинь одоо бид нэр дандаа ухамсаргүй амьдраад байгаа юм байна л да. Ухамсаргүй амьдралыг юу удирдах байгаа юм гэсэн чинь дандаа энэ хууль дүрм тий энэ баригдмал тархины дээр айцтай тэр юмнууд одоо нэг юм баригдмал юмнууд одоо хайрцаглагдмал одоо зүйлүүд байхгүй тэр дотор юу ч хийж бол. Тэгээ энэ хууль дүрм хүртэл орж шít. Хүн хууль гэж байхгүй тий хууль дүрм гэж байхгүй бол дүрм зөрчгөөр л одоо гэмт хэрэг хийгээд ямар нэгэн байдлаар ийм асуудал үүсэх гээд шүү дээ тий. Асуудал үүсээд байгаа болохоор энэ хууль дүрм гаргачаад байна шүү дээ. Яг хоёулаа л адилхан зүйл байгаа. Тэгтэл хүн ухамсартай амьдрчих юм бол ухамсар гэдэг зүйл зүгээр л хууль дүрмгүйгээр ямар нэгэн хаалт хашлаггүйгээр нэг нэгнтэйгээ зохицож, нэг нэгийгээ хайрлаж, нэг нэгийгээ мэдэрч тий нэг нэгэндээ ингэж өгч авч тэнцвэртэй амьдрах ухаан юм байгаад байна. Тэгэхээр одоо бүгдээрээ ухамсартай амьдрцгаая гэж хэлмээр байна. Бидний сэргэлт маань ухамсартай л амьдрах урлагл байгаа. Миний ойлголт. Тийм л юм ээ тий. За цацаата айгүйх баярлалаа. Өнөөдөр хоёлаа маш олон сэдвээр гоё буу халлаа. Тэгээд яг ухамсарын сэргэлт гэхээр хүмүүс ингэж нөгөө нэг сайн сүлд чиний хэлсэн тодорхойлж айгуугаа таалагдаа. Ухамсарын сэргэлт гэхээр хүмүүс нэг юм супермен болно гэж бодоод байдаг. Тэгсэн чи зүгээр л нөгөө хоорондоо тий байгаль дэлхийтэйгээ нийцтэй одоо ингэж зүүн совингоо дагаж ямар нэг юм айдасгүй л амьдрахыг хэлээд байгаа юм тий. Тийм яг үнэ надад л байхгүй. Айдас гэдэг юм аа л ойлгочвол айх шаардлагагүй болж байгаа. Хүн ойлгоогүй юмнаас л айдаг, мэддэггүй юмнаас л айдаг юм хэлээ л дээ. Тэрийг ойлгоод мэдчих юм бол айх шаардлагагүй юм байна гэж ойлгочоор тэрийг айхгүй болж байгаа. За баярлалаа тэгвэл. Баярлалаа. Баяртай. Баяртай.